Ховд аймагт явж байна. Аяллаа 5 тухтай дэгжээ аялал компосттой хамт бид аялж байна. Бидний зам цаашаа үргэлжлэн бид Баруун Тав аймгийг дуусгаж иж харин шүү. Би юугаа хэлэвдээ? Би зочин үтгэх чинь би байна. Ингээд хараас нуурын ирэх 4 урилга эхэллээ. 4 урилга 4 зүгт. Цагаан үсийн цагуу хурц шаргал нарнадаа зэгс хөмийн охнорын мамхар зэрвэс садик тогдоо амин ганцхан мөтө чамда чингүний чартага автан наран сонстолдож чамда бихигээ Хариле эрхлэндэт тавиде ганцхан заяа нутагмын тавиде тавиде Дөрөв урилга 4 зүг аян маань үргэлжилсээр байна. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгүүдийг Баруун Тав аймгийн нутгаас бэлтгэн тав бүхэнд хүргэж байгаа байлээ. Тэгэхээр өмнөх дугаар маань Говь Алтай аймгаас бэлтгэгдсэн бол яг одоо бид Ховд аймгийн нутагт Буян цумын Илсэн шанаа гэдэг газар хурж ирээд байна. Харус нуурын хаяанд бид ирсэн байна, тийм ээ. Тэгэхээр Буян цумын харус нуур бол Ховд аймагтаа алдартай. Бид өчигдөрхөн Говь Алтай аймгаас баяртай Говь Алтай сайн уу Ховдоо гэж гарч исэн бол өнөөдөр Ховд аймагт ирчихсэн. 4 зочтой урихад бэлэн сууцгааж байна. Би ер нь хаач явсан километрээ эхлэх их дуртай. Бид нэр Улаанбаатараас гараад 1010 км явж Говь Алтай аймгийн төв Алтай хотод ирж байсан. Харин Алтай хотоос гараад 425 км явж Ховд хотод ирсэн. Ховд аймгийн төвд. Харин одоо бол бид нэр 30 км-ийн алсад байх. Алдарт нөгөө хар ус нуурын шагшуурга гэдэг дууны, тэгээд домогт дууны, ардын дуу шиг болсон тэр сайхан дууны яг л гол одоо эзэн болсон тий. Тэр нөгөө Бадамлын ухаа усан мандал гэдэг чинь одоо тэнд байна шүү дээ. Одоо дэргэд цугаа хүнийг хараад Би энд юу хийж байгаа Хүүс гарч байгаа хта. Тэгэхээр намайг энд яаж яваад эн чинь хөтлөгчөөр сууж байгааг зөмөр үзэгчтэй их үзүүлчих үү. тэгээ. Тэгэхээр дараа нь яриага үргэлжлүүлээ тий. За тэгээ. Би яг одоо Ховд аймгийн Ховд хотын цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирсэн байна. Тэгээд энд бас нэг 2 хүнтэй таарлаа. Тэр 2 хүнтэй та нарыг бас уулзуулъя гэж бодлоо. 2 зочноо урья. За сайн бацхан уу. Юу хийж яваа юм бэ? Ямар сонин газар таарлаа бэ? Ажлаа гээл хичээлдээ яваад. За Монгол рэпер Ховд аймагт юу хийж явна? За би энэ чи Ховдод одоо зохион байгуулагдж байгаа Бага Олимп гэдэг энэ арга хэмжээнд оролцохоор явж байна. Спортын арга хэмжээнд. Тэгээд өнөөдөр бол нээлт нь болно. Ховдыг 3 иштэй аймаг гэж чи өөрөө хэлж гисэн надад. Тэр Тэр нь болохоор юу гэсэн чинь Шивга, Шумуул, нөгөөт нь болохоор Шуурга гэж байгаа. Магадгүй яг одоо ч гэсэн Шуурга энд бас болох гэдэг. Шивга идсэн. Шумуул нь хазуулдаг байгаа. Гэхдээ чи хацуулаагүй байгаа. За тэгээд чи чухал ажилтай. Ховд нутагт бэлтгэх манай 4 урилга нэвтрүүлэгт маань зочин хөтлөгч болж оролцсон. Нүү хэмээн жидэ аман урилгаагаар дуулъя. Тийм үү? Дахин нэг урилгыг би өмнө бас чиг өөрийнхөө зочноор оролцуулж ирсэн. Энэ удаа зочин биш зочин хөтлөгчөөр оролцооч хэмээх урилгыг одоо гардуулах гэж ирсэн байна. Тийм. За тэгээ өрсөнд баярлалаа. Энэ өрчөө тулгачөө. Энэ өрөлт биш энэ үзэгчдийн өмнө намайг авчиж байгаа тулгалт юм шиг боллоо. Ер нь манай 4 урилга энэ орон нутгийн дугаар ер нь нэг иймэрхүү тулгалт их явж байгаа. Тулгалтыг хүлээж авлаа. Хашгируултанд хашгирлаа. Баярлалаа. Жидэгээр зочдтойгоор эргээд уулзъя. За баярлалаа. Нэрэ шаханд орсон юм уу? Жүжиг байсан юм уу? За тэгээд ер нь бол тулгалт явсан, хошгоруулалт явсан. Тэгээд өөрт бас өөрт жоохон дур байлаа гэх юм. Тэгэл энэ ч ингэ сууж байна да гэж. Би бол их олзорч байгаа. Яг энэ Ховд аймгийн 4 урилга 4 зөвхтийн бас нэг дүр төрх болж бидэнтэй нэгдсэнд баярлалаа гэдгийг хэлээ. Тийм нэгтгсэнд бас баярлалаа. Тийм, тэгээд манай жи бол
спортын нэвтрүүлэг бэлтгэдэг чанмын студид бараг жил ажилласан баг шүү тий. Тий. Оюутан Тэгэхээр байхдаа Телевизийн ажлыг мэддэг телевизтэй холбоотой дээр нь сэтгүүлч хүн шүү дээ. Тийм болохоор ерөөсөө жид санаа зовхгүй. Дээрээс нь байнгын хөтөлт хийдэг хүн шүү дээ тайзан дээр. За одоо харин ингээд Ховд нутгийн нүүр царай болсон Ховд нутгийнхны төлөөл болсон сайхан зочдоос урьж эхлэе дэх үү. Тэгээ. Та бүхэн бидний ширээн дээр бас Ховд нутгийн алдарт брэнд болох Шивга байгааг харж байгаа бах. Тэгэхээр энэ зочин маань бас энэ Шивганы тариалантай бас холбоотой мөн Ховд нутагта хийж бүтээж яваа үлгэр дуурайл болж яваа ийм одоо нэгэн залууг өрсөн байгаа. Тэгэхээр Баяр сайхан гэдэг хүнийг тайснаар орж байна. За ургац өндөр. За ургац өндөр байна. Энэ жилийн тухайд ер нь цагаагаар их сайхан тааламжтай бороо дунд хур их илбэгтэй сайхан жил байсан учраас ургац бол сайн авч байна. Өнөө өчигдөр манай Жавха Ариун гэрэл хоёр сурвалжланд явсан тийм ээ. Тариалангийн талбай руу бөөн дов болсон хүмүүс л орж ирсэн. Тэгээд сурвалжлагыг би үнээр үзхийг хүсэж байна. Энэ сурвалжлагыг үзхийн өмнө та бүхэн бас сэтгэл зүй бэлтгэлтэй байх хэрэгтэй. Өвлжин гэдэг энэ сайхан тарусны талбай дээрээс та бүхэн сурвалжлагыг хүргэж байна. 4 зөв 4 урилга төсөл маань амжилттай хэрэгжиж Баруун Таван аймгаар бол маш сайхан сурвалжлага нэвтрүүлгүүдийг хийж байна. Ингээд бид бол яг одоо Улаанбаатарын за Монгол бүх орон даяар очдог Ховдын сайхан Шивгаг та бүхэн түгээдэг энэ сайхан тариан талбай дээрээс тракторн дээр суугаад явж байна. За сайн байна уу та? Сайн байна уу? За Шивга хурааж байна уу? За тийм манайхаа анхны шивгаа. За бид Улаанбаатараас танд урилга өгөхөөр ингээд зориод ирлээ. Үндэсний телевизийн 4 урилга нэвтрүүлгийн ганц ахлан хөтлөгч миний урилгыг хүлээж авнаа. За баярлалаа. Их шумуултай нутаг байна да баярааха. Шумуултаа. Ховдын шум. Шалган шүү. Тэгээ энэ газар тариал энэ жил бас хур бороо их орсон учраас чиг ихтэй байгаа. Тэгээ шумуул их байна. Та Шивга хурааж үзсэн үү? Тэрөө үзег бол бид та бүхэнд Шивгаг яаж хураадаг, яг яаж ургадаг тэр байдлыг нь харуулах чинь ингээд Ховд аймгийн Буянт сумын Өвлжин гэдэг газар одоо тариан талбай дээр Шивганы талбай дээр бид хурж ирээд байна. За одоо ингээ хамтдаа Шивгаг хураацгаая. Ер нь бол ингээл байж идэг юм байна тийм ээ. Тэгвэл их хэцүү биш юм байна шүү дээ ердөө. Ингээ салгаад ингээл нэг Шивга. Карата аргаар идэх аргыг дөнгөсөө би суралцаад бас туушж үзэх гэж байна. Зөв болчихлаа. Ингэж нүх гаргаад Татчихна. Тэгэл одоо ингээл гаргаад ирд юм байна да. тэгэл идэж шүү. Хамт гоё. Янз юм байна. Тэгэд бид маргааш одоо сурвалжлагаа бол Ховдын хар ус нуурын иргэд дээрээс хийх юм байгаа. Тэгэхээр тэн дээрээс бол одоо тэнд таныг ирж манай 4 урилга нэвтрүүлгийн нэгэн зочноор оролцооч хэмээн урьж байна. За урилгыг хүлээж авлаа. Тэгээд би бол одоо яг Шивга бол жил болгон л тарьдаг. Тэгтээ бол одоо энэ аваргуудыг бол гүйцэж одоо Шивганы талаар ч юм уу юм ярина гэвэл бас л арай л тэгс бол. Ногооны тариалан газар энэ Баяр сайхан гэдэг ахын талбай дээр 3 жил ажиллаж байна. Энэ хүний ач буянгаар өдөө дүнтэй зэрэгт хүрээд өдөө дүнтэй сайхан амьдрт хүрээд бид нэг ийм сайхан жаргалтай гой сайхан байж шүү. Нутгийн ард түмэн Шивгач ард түмэн та бүхэнд мэдлэгээ дэвшүүлэх чинь. Одоо буян сумд бол манай тараалан гол газар шүү. Тэгээд та нар одоо буян сумаас та нартай мэдлэг дэвшүүллээ. За тэгэхээр 4 зүг 4 урилга үргэлжилсээр байна. Баярлалаа. Миний яагаад ингэж нүр амаа ингэж байгааг бол Маш хурдан ярьж байгаа. төсөөлөх юм бол тий хурдан ярьж байгааг төсөөлхийн аргагүй. Тэгээд тэр тэнд хураасан тарвсыг бол бид одоо уртаа тавьсан байна л да. Тэгэхээр хэдүүлээ бас амталж үзцгээе. Ургацынхаа дээжээс авчирсан баярлалаа. Одоо ер нь яг тарвасны үед болцсон үед гүйцсэн юм цаг уу юу? Та тэгээд тариалаад хэр олон жил болж байгаа юм бэ? За би бол газар тариалан дээр гараад 9 жил болж байна. Тэгээд төмс тариалан төмсөх тарьдаг ус Ховдын шар төмстэй. Тий алдартай шар төмсийг л одоо бас ер нь Улаанбаатарын хүмүүс дидүүлчи Ховдынхаа хүмүүсийг бас тэрийгээр амжиргаагаа хөөж байгаа хүмүүс байгаа. Тэр хүмүүсийг бас нэлээд бас орлоготой болгочих. Энийг бас Улаанбаатар таниулъя. Тэгээ цаашдаа ер нь бас экспорт хийх бололцоотой гэдэг талаас нь нэлээд анхаарч ажилласан. Тэгээд өөрөө төмсөө тариад
Төмснөөсөө чаашлаад төмсний гурилын үйлдвэр одоо гарахмалын үйлдвэр гэсэн шүү дээ. Энийг байгуулгыг олон жил мөрөдж тэрийг бас байгуулахын төлөө хичээж ажилласан. Тэгээд бас энэ жил бол өнгөрсөн намар бол манайх бол гарахмалын үйлдвэр байгуулад ашиглалтанд оруулсан байна. Чивгагаа бол дур сонирхлын дагуу ч юм уу ямар ч совдоо биднес хүүхд байгаасаа идэл нэгэ хальсаар байлдаал ингээд тоглоод ингээд сурцсан тоглож байна, идж байна. Үнгүй байдаг гэсэн. Бидний хүүхд байхад бол шивгаг чинь одоо идүүлээд нэг гэрт оруулаад идүүлээд тэг үрийг аваад ингэж байдгүйсэн. Авдынхан ямар үнэтэй байсан ч ямар хүүтэн байсан ч хүүхдүүд нь идэл ингээд өссөн юм. Сая төмсний гурилын үйлдвэр гэж байна. Миний хувьд анх удаа сонсож байгаа. Энэ Монголд анхдагч үйлдвэр үү? Энэ анхны үйлдвэр. Ерөөсөө 1991 онд баруун хараад нэг төмсний үйлдвэр ашиглалтанд ороод тэгээ тэр үед нь зах зээл нөгөө шилжиж явах үе завсын шат байхгүй юу. Тэгээд буцаагаад тэр үйлдвэр нь хөөцлөгтөө дампуураад тэр үйлдвэрийн тоног төхөөрөмж нь одоо нөгөө төмрийн хаягдл болоод гараа явцсан. Тэгэл би тэрнээс хойш их харамсдаг юм. Ер нь одоо та өөрөө ямар мэрэгчлэлтэй хүн бэ? Анх яаж одоо энэ бизнесээ эхэлж байв? Тэр түүхээсээ уулзаж. Би бол одоо уг нь мэрэгжил бол их нарийн мэрэгжил эзэмшсэн. Хүний генетикч гэж мэрэгжил. Би бол их том багштай. Тэгээд энэ бол бас Монгол улсад хүний генетикийн мэрэгжлэр бэлтгэгдсэн хамгийн анхны хүн би. Тий. Тэгээ миний багш бол одоо та бүхэн мэдж байгаа Батсуур гэж байдаг. Шинж ухааны доктор хүн. Оюутан байхдаа сургуулиа төгсөөл тэр дипломын ажил хамгаалахад намайг энэ дипломын ажил бол дэд эрдэмтний зэрэг хамгаалах. Тэр үед дэд эрдэмтэн гэж байлаа. Одоо бол нөгөө PhD доктор шүү дээ. Тэгээд дэд эрдэмтний зэрэг хамгаалах таны бүтээл болсон байна. Энэ хүнийг шууд хамгаалуулах уу гэдэг дээр улсын шалгалтын комисс нөгөө санал хураагаад тэгээ олонгийн саналаар би бол аспирантурыг дамжиж байж эрдэмтэн болох тэр багш нарын тэр саналыг авсан юм а. Өдөөгийн хүн амын дунд явагдсан генетик процессын онцлог гэдэг сэдвээр одоо эрдмийн ажилтны одоо диссертац бичсэн. Харамсалтай нь бол би бол диссертацаа бичээд хамгаалж эдмийнхээ зэргийн дипломыг өнөөдөр хүртэл аваагүй явж байгаа хүн. Бидл багш маань өөрөө надад хэлчихсэн. Баяраа чи хүний генетик гэдэг шинж ухааныг жирийн нэгэн малчин хүнд ямар ч хүнд ойлгуулчих тайны болсон тэр үед чи өөрийгөө эрдэмтэн болсон гэж бодоороо энэ дипломдоор бичсэн чинь эрдэмтэн гэдэг чинь тийм яг вэ тэр болтгол зүйл. Тий цаасан дээр л байгаа юм. Тийм учраас тийм байгаа юм. Тэгэл манай багшийн бол хэлдэг сайхан өгөөлээ. Чи эрдмийн ажил хийж байгаа хүн ямар нэгэн бүтээл гаргаж байгаа хүн гэдэг чинь зүгээр худаг ухаад ус гаргахтай адилхан тийм хүнд ажил юм шүү гэж ингэж загтдаг байсан. Тэгээд мэрэгжил маань бас нөлөө их хэрэг болсон. Харин тийм асуумар санагдаад их юм. Өчигдөр бид нар ховдын зах дээгүүр явсан. Тарвсууд их жижигхэн байсан. Таныг тарвс их том. Дээр нь би одоо хүний генетик судалдаг болохоор бас тарвсны генетик судалж юм болоо гэж бодлоо. Арай өөр сорт байгаад тах шиг байх юм. Надад бол бас давуу тал байгаа л баг л та. Мэдээж байгаа. Ямар ч үс юм уншина. Энийгээ бас ямар технологи хэрэглэх үү? Хаан сайн технологи байна. Хаан сайн энийг тарьж чаддаг хүмүүс байна. Надад юмаа хилээд өгчих хүн хэн байна гэдгийг хайж болох. Тэр нь бол арай жоохон давуу тал. Нөгөө судлаач хийжсэний л юм тэн дээр байгаа. Яг ном ментор болоод байна шүү. Одоо царцааны амжилтаар гардаг шүү дээ. Хоёр хулгам буур гэдэг хүртэл эрдэм гэдэг шиг таны уншсан, судалсан, мэдсэн бүх юм чи таныг одоо өдий зэрэгт одоо өнөөдөр энд ирэхэд бас нөлөөсөн баг те. Ханш хизээ өсөх үү, ханш хизээ буух уу, хизээ түүхийдээ одоо зах зээл дээр гарах уу гэд ингээд өөрөө тэрийг нэг боловсруулах тайны дигээр хизээч хүний сурсан юм бол хоолол байдаг юм байна. Ямар ч гэсэн оюуны биний толгойн дотор л байгаа юм чинь хизээч л бол яг энэ жишээг одоо Ховд аймаг дээр авч үзье л да. Жишээ нь би хэрэг буруудуулаг бол 17-8 одоо үндэстэн угсаатан байдаг гэж сонссон. Тийм. Тэгэхээр одоо яг энэ Ховд аймагт байгаа энэ үндэстэн ясны үед генетикийн ямар онцлог байна? Ховд аймгийн хүн амыг бол бүхэлд нь бол судлаагүй л дээ. Тэгээ ерөнхийдөө бол Ховд аймгийг тодорхой нэг сумдын хүний генетик тогтцын онцлогийг бид судалсан. Олон ястан байна гэдэг чинь бол нэг талаас түүх ёс заншлаа бол их хадгалдаг юм байна. Ягаад гэвэл
би тэр ястангаас ийм онцлогтой гэдэг талаар юм уу. Ягаад тэр ялгарх тэр байдлаа их хөөдөг юм бэ. А цаад цусных нь хувьд бол мэдээж хэрэг нь Монгол гэдэг дотроо бас өрнөц юмнууд бол гарч олон зүйлээс шалтгаална шүү дээ. Хүн жишээ нь байгальтай хэр зэрэг байна. Жишээ нь газар зүйн хувьд бол бид өндөр уулын бүсэд байна. Инээсээ болоод бодох юм нь өөр, үзэх юм нь өөр. Тэгээд тэн үн сэтгэл, тэн үн байгальд сэтгэж бодож байна. Энэ нь бас арай өөр тий. Ингээд бол өөр юмнууд байгаа. Миний дэргэд хүн одоо уцаар ярьтаа наран баяраа гэж яриад байхгүй юу? Үгүй баяр сайхан гэдэг хүнийг та яагаад наран баяр гэж яриад байна вэ? Андуурчлаа гэж би бодсон чи үгүй энэ баяр сайхны чи эрхэлж байгаа бүх юм наран гэдэг нэртэй байт юм. За эхлээд та түүхий эдийн ченжес эхэлсэн гэж байна. Одоо тэр наран гэсэн нэртэй хичнээн олон юм энэ ховдод байна вэ? Таны бизнес хэр өргөжсөн юм бэ? Эрдмийн ажил хийж байлаа. Их сургуульдаа цагаар багшилж байлаа. Их хурлын гишүүний туслах байлаа. Би уг нь намайг эрдмийн мөрхөөгөөд хол яваасаа л гэж аав маань явж явах хэрэгтэй гэж тэгдэг байсан. Гэхдээ энэ нутагтаа ирүүл яасан юм нэг үгээд. Тэгээд тэр чинь бас нэг 90-ад он чинь бас зах зээл эхэлчихсэн. Тэгээд би аспирантурт сурж байгаа хугацаанд нөгөө Орос руу, Хятад руу ингээл 8 хийгээл бид бүх 8-ж тэгээ явдаг байсан. Тэгээд 91 жил яваад ирээгээд эхнэрээсээ гуугаад хоёулаа 91 жил сайхан хөдөө нутагтаа явъя. Ингээл битээр яриад хурж ирсэн юм аа. Тэгээ сүүлдээ харин эхнэр явах дурггүй болчихсон. Би бас буцаад Эхлээд таагүй хийжсэн бол сүүлдээ. Тий, одоо би буцаад Улаанбаатар явъя гэхаар эхнэр зөвшөөрөхгүй тэгээд байна. Уг нь хаанхын хүн таны хань? Манай эхнэр чинь Баянгорын богд сумын харьяатаа. Тийм л сайхан нутдаг ба штэ хүний үнийг уруулаа авчих. Тэгээд одоо наран гэсэн нэртэй хичнээн олон газар байна. Наран гэсэн нэртэй болохоор одоо байна. Наран төв, наран хүнс гэл наран энэ цонхны үйл дээр бүх юмнууд нь наран болчтой. Би байгуулсан юм наран гэдэг нэр шиг. Ягаад гэвэл энэ анх эхлээд хүн чинь нэг хувийн бизнес, жижиг бизнес хийж байгаад бас нэг нэр төр боддөг юм байна штэ. Тэгээд одоо ер нь компани болёо, татвар төлөё. Албан ёсны бичиг баримттай бас нэг бай гэдэг ингээд байгууллагатай нөгөө компани байгуулсан байхгүй юу. Тэгээ ээлтэй нэрийг бас бодно шүү дээ. За нар ингээд тэгэхээр 5 өсөг орж ирнэ. Нэг талаас нь. Нөгөө талаас нь миний шүтэн наран хайрхан гэж байна. Одоо юм буян цомд одоо тэнд харагдчихлаа юм л да. Тийм сайхан хайрхан байдаг. Тэгээ дээр үеэс их төрийн тахилгатай тийм хайрхан байсан байна. Тэгээ наран хайрхныгаа нэрээр өгчээ гэдэгтэр би бас ийм том сүрлэг уул энэ баруун алтан шиг ийм том уул энэ нэрээр шууд ингээд өгчвөл надад бол одоо бас чангадах хаа хатууд нь гээд би айж байгаа. Тэгэл бид нар өгцөө. Тэгээ одоо бол наран хайрхнаа жил болгоно л би одоо 97 оноос хойш шүтэж тэр нөгөө дахиж өөрийнхөө төвшөнд явж ирсэн. Чи тэр тарвсны тариалангийн тэр талбай руу явж байхдаа ярьжсэн. Анх бизнес эхэлж байгаад хүн өөрийгөө бодож ирсэн. Бизнес томроод ирсэн чи бусдыг бодоод эхэлдэг юм байлээ гэсэн. Тэр үгийг л би яагаад чи өөрөөт нь яриулмаар юм л да. Ер нь тэгэл мөнгөтэй болох ч юм уу тодорхой нэг зүйлийг бүтээх чинь тэр чинь хүн бүтээж байгаа байхгүй. Хүн л хийж байгаа. За санаа надад байсан байж болно те. Тэгэхэд нөгөө хийдэг юм чинь хүмүүстэй хамтран хийж байгаа байхгүй. Тэр нөө хамт хийсэн хүнээ бас бодох ёстой те. Нэг талаа тэрийг хүнээ нөгөө зорилгодоо тулахын хүрэхийн тулд бид нар чинь өдөр нь ажиллана. Нөгөө хүнээ ядарч байгааг мэдэрч байна. Харж байна улаан цаа. Нүдэн дээрээ. Тийм болохоор хүнээ өрөвдөн нэг тал байх нь тийм үү? Энэ сэтгэл талаас. Нөгөө талаас нөгөө хүмүүсээ яаж амьдрал ах вэ гэж бас дээшлүүлэх үгээл их юм бодож байгаа шүү дээ. Одоо бол хүнд өгөхийн төлөө, хүнд мэдлэг олгохын төлөө тий? Хүнийг бас зөв үзэл бодолтой цагаан замтаа хүмүүс бий болох юмсан л гэл олон байгаасаа л гэл ингээл хүчээл. Хоёр голыг холбосон тийм мод тариалах гэсэн сайхан мөрөөдөлтэй. Тэгээ бас Сибирээс бас нэг сорцын тий үлээс оруулаад ирээд ингээд тарьчихсан байсан. Тэр талаараа бас та жоохон танилцуулж өгөөч. Дуунд байдаг шүү дээ. Тунгалгын дунд улаас борсон шууган найгсан гэ тий. Тэгээ энэ голыг дагаад их сайхан улаас боргосууд байлаа шүү дээ. Тэгээ сүүлийн үед энэ байгаль бол одоо хүн ам өссөнтэй хэрэглээ өссөнтэй ч холбоотой нөгөө талаас угаасаа байгаль бас их сүйтгэж байгаа юм аа. Хуучин бол одоо атарсан газрууд манай буянтд бол байсан л да. Тэгээ тэр атарсан газрууд байсаар байтал буянтын одоо тэр урд ногоон бүсэн дотор газар тариалан эрхлээд эхэлж байгаа байхгүй юу? Байсан ямиг сүйтгэж
болохгүй юм л гэсэн сэтгэл төрж байгаа байхгүй юу. Гэтэл сэргээ ингээд ихтер нөгөө тэрд нь мод тарий үржүүлчих ихтер тэр газар маань аливаа хүний эзэмшилд орсон байгаа байхгүй юу. Үнэхээр атарсан. Тэгээ атарсан газар байж байгаад одоо бүр цөлжөөд явж байгаа газар байна. Тийм газрыг нэг 70 га газрыг торлж авч байгаа л тэгэл одоо би мод дэрж гэлсэн. Тэгэхээр одоо ховд голын буянт сумын урд уурж байгаа ховд голыг тижээгдээд нөгөө ховд голоо хүртэл би нэг модтой болгочихвол миний одоо санаа амрах гэдэг. Тэгээд одоо эхний байдал нь бол яг нэг 2 км орчим газар мод дэрсэн байна. Тэгээ одоо нэг 5 км байгаа. Тэрийг үргэлжлүүлээ нэг зурвас болгочих юм бол одоо манай ховд юу буянт хоёрын холбосон засмал замын харахад нэг үргэлжилсэн сайхан мод байх юм. Бидний нэвтрүүлэг ер нь хүний амжилтын түүхийг эргэж харах дуртай байдаг л да. Тэгэхээр та тэр эрдэмийн ажил хийсэн, номын мөрхөөсөн тийм хүн анхны бизнес эрхэлж яхад унаж босож алдаж онсон ямар зүйлүүд байв? Эргээд нэг дурсаж. Хүн зүтгээл явах юм бол заавал амжилтанд хүрэх л байна. Шантарч одоо энэ болохгүй мэнэ гэж хаяал явал дахиад явж идэл хүнд амьдрах шаардлага гарч тэгэнгүүт дахиад нэг өөр зүйлийг эхлээл дахиад хаяал ингээл явал юучгүй болно. Тийм учраас бид нэр бол нэг зүйл рүү тууштай л одоо зүтгэсэн тэгээ бас гэж л бод. Тэгэл хаамжлал. Газар тариалан эрхэлдэг хүмүүс чинь бас их сөрхий ёсчуудагтай байд юм байл шүү дээ. Тийм ээ? Их дэлхийтэй холбоотой. Тэгээд хүндээ өгдөг, өгөхгүй хүндээ өгдөггүй гэдэг яриа бас байд юм лээ, тийм ээ? Үр шимээ. Тийм баха. Би бол бас бодчих. Анхлаад энэ намайг газар тариалан эрхэлж явах үед усны омсдол гэж аягт ирэх юм байл. Тэгээд тэр үед би их усны төлөө л их явдаг гэсэн. Яаж энэ хідэн ургамал устаа ногоогоо устаа болгочих вэ? Энэ тарьсан юм ургуулчих вэ? Тэ? Хамгийн сүүлд олсон хамгийн сайн бизнес юм. Өмнө яг хөө бэлэн юм аваад явцдаг л байлаа. Бэлэн юм зүйлүүдийг зарах, үн нэмж зарах тийм үү? Тэгээл одоо түүхий давлаа гэж чинь дахиад ингээл зараад дамжуул зараад ингээл ашиг олдог байсан бол одоо бол байгальд ирээдүйтэй олон жилийн дараа энэ үр хүүхдэд ашигтай тийм зүйлийг л бүтээгээд л зүтгэж байгаа. Одоо тэр саяын таны асуусан нөгөө тэр буянт голыг ховд голтой холбоцоод тэр одоо миний нэг хүсэж байгаа тэр 5 км-ийг газрыг ингээ моджуулчих юм бол миний хувьд бол бүхэл хүсэл маань биелж байгаа. Тэгээ үр хүүхдүүдтэй ч гэсэн хэлдэг та нар энийг үргэлжлүүлээл тариад байгаараа гэд ингээд яриад байгаа. Тэр бол бас сайхан шүү дээ. Хүнд бол мод тарьсан юм бол ямар ч байсан дуусахтай. Би бас мод тарьсан. Би бохир усаар хүртэл би мод тарьсан. Манай аймгийн нөгөө цэвэрлэх байгууллагын ажиллахаа болцсон. Тэгээ цэвэрлж чадгаа, усаа цэвэрлж чадгаа байсан. Тийм үед би ажил хүлээж авчаад энэ гарч байгаа усаа бид нэр энэ замынхаа урд талаар нь явуулаад энэ ногооны газар тариалан эрхэлж байгаа талбайд оруулахгүйгээр байлгая гэд. Тэгээ байлгахдаа тэр аваачсан усыг өөр газар аваачаад нэг нуур үүсгээд хаях уу эсвэл энийгээр нэг өөр юм хийх үү гэд. Тэгээд би тэн дээр бас манай байгууллагын Шим ус компани нэртэй одоо нэг 4000 гарчим мод одоо урагч. Энэс хойш одоо энэ сүүлийн 5 жил манай аймагт намар цагт тэр янз бүрийн өвчин гарахаа болчихлоо. Тий бас энийг бол би энийг нийгэмд хийж байгаа миний ээлтэй ажил гэж бодож байна. Тэгээ энэ ховд нутгийн хөрсөн өөрөө бас их чухал юм аа. Тарьсан ногоо бүхэн сайхан ургахын, хил залгаа орж байгаа баян үлгээд гоолтаад одоо жишээ нь тарвас ховдын шард хүмүүс бол урахгүй л ах тийм ээ. Манай ховдынх юм бол ярьдгийг нэг мод тасалж аваад хажууд нь шагаа ижхад л урагчандаа л гэж хүмүүс нэг ярьдаг байхгүй. Гэхдээ энэ өгөөжтэй их баялаг нутаг юм байгаа маа. Одоо шумуул их байна гэж бас нэг талаасаа та нар жинхэнэ органик юм мэдж байгаа байхгүй юу? Яг тэр чинь бид нар байгалийн бордоо өтөх буцаар л бордож байгаа. Хэрвээ бид нэр хийм хэрэглээд их юм бол аяндаа шумуулгүй шавжууд нь устдал тэгэл алга болчихж байгаа. Тоос хүлээдэг юм би. Тэгэхээр одоо бид нар за одоо тэгээ хэлвэл бас болохгүй л байлгүй. Хятад бол хийм хэрэглээ газар дээр ингээд талбайд нь ороход ямар ч шумуул байхгүй байхгүй. Тэгэхээр бид нар бол одоо юмаа устгахгүй яг оргиороо байгаа. Гэхдээ бас тэр хортоо одоо шавжуудыг бол устгах хэрэгтэй шүү дээ. Миний урилгыг хүлээж авч манай нэвтрүүлгийн хаамарч заларсан танд маш их баярлалаа. Тэгээ таны цаашдын чинь ажил амьдрал одоо бүх зүйл чинь сайн сайхан бүхнийг хүсье ингээд нутгийнхаа бас ард түмэнд
хандаад юу гэж хэлмээр байна. Ер нь бас олон жил хөөцөлтөөр нэг төмсний гурилын үйлдвэр байгуулсан юм аа. Яг бай жижиг жигсэн бас Монгол ганцхан энэний санааг нь өөрөө зүтгэж бий болгосон. Олон жил хөөцөлж байгаа тэгээд хийсэн. Хамаал Монголдо хийжлээ шүү дээ. Тэгэхээр одоо Тэгэхээр одоо хүнсэнд хэрэглэн өөр юу хүнсэнд хэрэглэн, оюутлын үйлдвэр хэрэглэн, шахмалт үзсний барьцуулуулагчаар гэж байна. Тэгэхээр энэ чинь ач холбогдолтой юм байхгүй юу? Хүн мөрөөдөд юм уу те ямар нэгэн хий гэсэн зүйл санаагаа олдсон л байвал зүтгээд ивэл болцдөг юм байна. Тэгээ залуучууд бас ингээд нэг л барьж авсан юм хаяхгүй. Тэгээд бариад хийгээл явах юм бол тэр нь одоо амжилтанд хүрэх байхаа хүрэн шүү гэдэгт бол эргэлзэж болохгүй итгэлтэйгээр зүтгэцгээгээрээ. Тэгээ би тийм их мондогч хүн биш те. Яг амжилтаас цуглуулсан юм аа л ярьж шээ. Заавал гадаад гэлтгүй те Монгол орноо тэр чигээр нь бүгдийг нь одоо крахмалаар нь байна уу, тарвсаар нь байна уу, ажил хөдөлмөрөөр бүгдийг нь хангадаг болох тийм ариун их ургацыг бас ерөөё өөрчилж. Бидэнтэй хамтран ажилладаг компос гэдэг аялын дэлгүүр гэдэг. Аялын дэлгүүрийнхэн маань бас нэг гарын бэлэг гардуулаарэ гэдэг нэг явуулсан. Түүнийг надад манай жавхаа гардуулж өгч чинь дөө. За. 5 тухтай тэгжин аялцгаая гэсэн үрээтэй компос дэлгүүрийн гарын бэлгийг гардуулж байна. За баярлалаа. За их баярлалаа. За тэгэхээр G-ийн бодлыг сонсъё л да бас анх удаа манай нэвтрүүлэг зочин хөтлөгчөөр оролцож байгаа те. Ямар сэтгэл төрж байна? Тэгэл сайхан биш те. Яг өөрөө ярилцаад юм асуух гэхээсээ илүү сонсоо сууж байгаад их гоё урамтай байлаа. Миний бас ер нь залуучууд ойлгуулах гал байдаг санааг бас ярьжлаа те. Нэг одоо юу гэдэг нэг зүйлийг хийгээр шантрах биш. Тууштай байгаад байгаа. Одоо миний рэп замлж гисэн тийм штэ. Анхандаа хэцүү байсан. Тууштай байсны хүчинд би үдээд яг энэ чи дөрөв өрлөг нэвтрүүлэг энийг хөтлөгчдөө сууж байгаа гэж байна те. Өөрийн төлөө эхэлсэн байсан. Сүүлдээ өөрөө л бусдын төлөө болж өргөждөг юм байна гэсэн тэр санаа их сайхан санагдсан шүү. Ховд нутгийнхаа төлөө ингэж хийж байгаа. Энэ олон бүтээн байгуулалтууд нь илүү хүрээгээ тэлээсэй гэж сая ярьсан да 2 км тавьсан байгаа. Цааш нэг 5 км ахиулчмаар байна. Миний мөрөөдөл билээ гэсэн. Энэ бас илүү ингээд километр нь уртцаад яваасаа байлаа. Тэр Монголд анхдагч тэр төмсний гурилын үйлдвэр нь бас тийм ээ их хэрэгцээтэй байгаасаа гэсэн. Тэр сайхан ерөөлийг л хэлээ. Бахархан байлаа. Төмсний гурилын үйлдвэр гэдээ ярьсан чинь нөгөө дээр үед эмээнэр ээжүүд талан савны таганд нэг гурил зураал жонхоо игээл дээлээ ойдог гэсэн тий. Тэр цаг үе өнгөрсөн ба шүү дээ. Одоо крахмалаар наахна нь шүү дээ. Монголд үйлдвэрлэсэн крахмал тий. Тэгээд зүтгэл зүгээр худаг ухна гэдэг тэр үг сэтгэл татаас тод үллээ. Үнэхээр нэргүй ахын зэрэг зүгч үлээ. Сэтгэл байвал сахлын машинаар мод хагална. Сахлын утгаар мод хагална гэдэгтэй яг нэг зүгээр газар ухна гэдэг шиг. Худаг гаргана гэлээ шүү дээ тий. Эвэн тааруул эрвэхээгээр боодог хийнэ гэж. Газар дээр нь рая метр явчихгүй гэж. Тэгээд яг намайг урилгаа бас гардуулах гээд очиход бас ингэж хэлчихсэн. Та нар нэг 3 жилийн дараа ирэхгүй яав да гэд. Тэгэхээр энэ ямар утгатай байсан бэ гэхээр би ингээд яг өөрийнхөө яг нэг хүмүүст үзүүлчихье гэсэн зүйлээ арай нэг хийхэд надад нэг 3 жил дутуу байна гэд. Өөрийгөөс тэгж хамлж ирж байсан. Бидний хувьд бол аль хэдийн урих цаг нь болчихжээ гэж. Бид болоод нутгийн иргэд бол тэгж одоо хүлээн зөвшөөрсөн учраас бид одоо өрсөн байгаа. Тэгээд хамгийн гоё нь газар малтахгүйгээр те газар сэндийчгүйгээр алт хурааж байгаа хүн байхгүй. Тийм ээ. Шиугаа газар тариалан гэдэг бол өнөөдөр энэ уулуурхаагаас шал ондоо одоо Монгол хүмүүс бүгдээрээ хөдөлмөрлж чадах юм бол өнөөдөр юу л байна сайхан баян ангам байна. Өнөөдөр бид нарт алтыг бол ингээл өгж штэ. Одоо таруус нэг хилэн 1000 төгрөг гэл энэ хоёр таруус чинь ингээл 3000 төгрөг штэ. Энд чинь тэгэл ургаж штэ. Тэгэл мөнгө үстэй тийм ээ. Тэгэхээр үнэхээр газар ухахгүйгээр яаж баялаг бүтээж байгааг бол харуулж чадчихээн л та. За тэгээд дараагийн зэч. Дараагийн зэч нэх үү? Тий. Эрхийн өөрт нь үлдээ. За дараагийн зэчин бол миний зэчин байгаа. Тэгээд яг шууд ихтэй цөмөрөө бичлэгээ үзье тэхөө. Яг ямар учиртай зэчин бэ? Тэр болгоо би яг бичлэгэн дээр танилцуулсан байгаа. Бичлэгээ үзье цөмөрөө. За тэгээ. Миний өнөөдрийн урих зочин болвол Эрдэнэ хишиг хэмээх нэгэн бүсгүй байгаамаа. За энэ бүсгүй маань урлах эрдэмийн дээд сургуулийг одоо гутлын дизайнераар төгсөөд улаан дипломтой төгссөн гэж байгаа онц дүнтэй. Тэгээд маш олон ажлын байрны урилга Улаанбаатар хотоос авсан боловч өөрийн төрөлх нутагтаа ярьж өөрийн бичил бизнесийг эхлүүлсэн ийм бүсгүй байгаамаа. За тэгэхээр орж урилгаа гардуулъя. Би урд нь бол хүнд ямар ч урилга өгч үзээгүй. Тэгээд өнөөдөр анх удаага хүнд одоо энэ нэвтрүүлгийн урилга өгөх гэж сонирхол юм байна. За орцгоё бүгдээрээ.
За сайн байцгаана уу. За сайн байна уу. Сайн байна уу. За танд дөрвөн урилга нэвтрүүлгийн урилгыг гардуулж өгөөр. Ирлээ. Өнөөдрийн нэвтрүүлэгт би одоо зочин хөтлөгчөөр орж байгаа. Тий. Тэгээд миний урих зочин бол та байлаа. За одоо бид нар бол яг танай үйлдвэр дээр байна тий. Тий. Тэгэхээр надад одоо үйлдвэрээ танилцуулаач. Ерөнхийдөө бол дандаа захиалга авдаг. Тэгэл захиалгаар тэгэл бүх төрлийн гутлуудыг арьсан гэд хийж байгаа. Тэгээд энэ болохоор хавар намрын ботинг байна. Бидний нэрлэлтгээр бол божинк. Энэ божинк спорт загварын ботинг гэдэг. Тийм бай. Нэг харин та сонирхож бас тийм тийм. Яг таны стилд гэвэл түүнээс бол яг таны стил тохироор яг та өөрөө нөгөө нэг яг хүслээр иймэрхүү юм өмсмөр байна гэх юм бол би бас загварыг гаргаад хийж өгч болно. Энэ бас ямар зөв маягтай гутал вэ? Тийм энэ зөвхөн бас эмхтэй хавар намрын гутлага ботинг байгаа бас. Яг цэвэр арьсан. Чиг татахгүй. Зөвхөн гутлаас гадна бас цүнх хийд юм. Цүнх тийм хай хийдэг л дээ. Энэ зөвхөн нөгөө туршилтын сая бас нэг хүн яг иймэрхүү цүнх захиалаад би тэг лидрийнээр хийцэн байхгүй юу. Энэ бол надад бол их гоё л харагдаж нэрнгээсээ. Эдийн янзын хулх мүлх ээлви гүүчи мүчи сугандаа гавчулж явж байснаас ийм үндэсний үйлдвэрлэлээ сугандаа гавчулж явж байвал арай дээр шүү октоудаа. Манайх ч одоо ерөөсөө нөгөө туслах нэг ойдолчин байгаа битээр хоёлоо оёол нэг уралгаа чинь тэгэл загвар дээр нь ерөөхдөө өөрөө ажиллаж чинь тэгэл эсгүүрээ өөрөө хийгээл ер нь тийм байгаа. Тэр нь бол баг хамгийн өөр хийх юм шүү. Гэхдээ ер нь одоо тийхгүй болвол яг энэ нөхцөл байдалд бас болохгүй байна л та. Би бол нэг тийм өндөр тийм загварын мэдрэмж эзэмшдэг хүн биш л дээ. Гэтэ ингээ харахад бол бас амар л харагдаж байна. Өстой гоё харагдаж байна нэрнгээсээ тий. Ямар ч сан монголчууд өөрсдөө хийж чадчих, бид нар энэ ч хийж ин Бээжингээс битээ аваарай та нар заа юу. За миний урилгыг хүлээж авч өнөөдөр нэвтрүүлэлд оролцож байгаад баярлалаа. За Эрдэнэшгээ баярлалаа. Нутагтаа ирээд 3 сар болж байгаа юм биш үү? Тэгэхээр тэр сэтгэлдээ яриач ер нь орон нутагт ажиллах бизнесийн анхны гарааг эхлэх ямар байна? Ер нь эхлээд яг энэ шийдвэрийг гаргахад бас хүндээсэн. Тий хүндээсэн. Тэгэл яг хотод яг дөнгөж сургуулаад төгсөөл ажил хийх ер нь надад нэг тийм дими юм шиг санагдсан. Тэгэл яг хүний дор өөрийнхөө зорилгыг нэг биелүүл гэж амар том юм өрөөдөж сургуулаад төгссөн. Тэгээ яг ингээ гарсан чинь яг нөгөө нөхцөл байдал бол шал өөр. Бид нар чинь одоо оюутан байхдаа ингээл загварын шоу маа гэл нилээх юмд ордог байлаа штэ. Ер нь амар тэрнээс амар их сэтэл аваад ер нь яг ийм л хүн болно даа гэл багшаагаа амар хардаг байсан. Тэгэл ер нь одоо тийм том шоу зөхөдөг тийм мундаг дизайнер болох ч юм уу тийм хүсэл мөрөөдөл их байсан. Ер нь бол өөрийн гэсэн үйлдвэртэй болох. Чи бол ингээл хийсэн бүтээснийг энэ сурвалжлаган дээр гайхуулаад тийм ээ яг үнэхээр харууллаа шүү дээ. Одоо харин энд хармаар байна. Чиний тэр үзүүлээдсэн гутлуудыг өмсөж үзмээр байна. Тэгээд энд Эрдэнэ шиг бас өөрийнхөө одоо энийг бол бүтээл гэж ярьж штэ. Өөрийнхөө бүтээлийнхаа дээжээс авчирсан баг тийм. За сонирхын хөтлөгчнөр танилцуулаач. Тийм. Яг эрэгтэй загварын. Эрэгтэй юу? Эрэгтэй тийм. Тэгээд ер нь одоо нөгөө нэг манай яг одоо бидний үеийн залуучууд ч юм уу яг нэг сонирхож орж ирсэн байгаа. Илхэн гутлаа тийм ээ. Ер нь хоромон бараг арьстай. Тэгээд материал нь бол яг хором арьс. За. Тэгэл доторх нь бол бас арьс тэгэл ер нь. За өөр. Эрдэнэ шигээ ярьжсэн шүү дээ. Ярилцлага эхлэхийн өмнө нөгөө гутал чийг татахгүй байх. Холохгүй байх. Энэ бол хамгийн чухал гэх. Тэгэхээр энэ жишээлбэл чийг татах уу? Энэ нь болохоор чийг татахгүй. Чийг татахгүй тал дээр бас нэлээд анхаарсан. Оксфорд загварын ботинг байна л да. Тийм. Энэ болохоор яг нөгөө эрэгтэй хүмүүсийн одоо нөгөө өдөр тутмын яг офис ажилтаа хүмүүстэй бол зохимжтой байгаа. Энд гэхдээ янз бүрийн өнгөөр гарна. Энд гэхдээ хизээ хийсэн гутлаа? Энэ сарын өмнө хийсэн баг. Захиалгаар. Үгүй энэ болохоор нөгөө яг үзэсгэлэн зориулж хийсэн. Одоо энэ ямар үнэтэй зарагдах вэ? Энэ болохоор одоо яг захиалгаар хийх юм бол 120 мянга. Бэлэн ингээд явах юм бол 110 гэд. Яг нөгөө ажиллах хүчнээс ахуулаад дээрэс нь нөгөө материалаа татаж ирэх тэр цаг хугацаа амар алддаг.
дээр нь цаг хугацаа зардал. Тий, зардал бол маш өндөр гарч ирдэг. Тэднэр чинь нөгөө нэг яг одоо тэр цаанаасаа оруулж ирээд зарна бид нэр тэрийг нь дахиж нөгөө худалдаж аваад наашаа ирэх чинь бас эрдэнэ шинжилгээ өмнө боломжтой юм байна тий. Бид нар божик гэдэг ярьдаг шүү дээ. Божикэн дээр одоо би ч хизээч божик өмсдөг. Яагаад тэгэхээр одоо юу гэдэг хөлд нэгдүгээрт жоо эвгүй байдаг. Хоёрдугаарт яг нөгөө түрүү ярьдаг те чийг татдаг те. Тийм асуудал байдаг. Тийм болохоор би ихвчлэн дандаа кет, сандал, углааш эсвэл пүүз. Надад эсэргээр кет энэ илүү чиг татсан. Надаа болохоор арангайг үүдэн шүү дээ. А тэгэхээр чийг татуулахгүй тал дээр нь яг юу хийгээд энэ ботинк чийг татахгүй байна. Дотор уулны материал яг ямар байна тэрнээс шалтгаална. Энэ дотор тэгээд бас доторын гараар хийсэн арьс юм шүү. Тийм. Энэ болохоор наа чин энд яг энэ дээр үед энэ манай ховдод ийм арьсны үйлдвэр байсан юм байлээ. Тэгээд тэр үйлдвэр дампуураад тэгээд нягтлан гээд нэг ах яг энэ арьсыг нэлээ олон нэг авч үлдсэн юм байлээ. Тэрийг нь би сүүлд хүнээс олж сонсоод яг үлдэгдэл нэг 3-4 уутыг нь аваад энэ гэхдээ бүр ийм юм байгаа нөгөө ийм хатуу ингээ бүр нөгөө газрын чийг нь хадгалсан. Тэгээ бүр ингээ гаргаж ирэхээр ингээ хатуу бүр ийм хав хар юу байгаа байхгүй. Тэгээ тэрийг нь дахиж нөгөө илдэж угааж цэвэрлж иж. Яг үнийг хэлэхэд одоо манай Монголд маань материал те түүхэд байхгүй л та. Одоо жишээл тэр одоо төмөр арал байна шүү дээ. Тэрийг одоо үйлдвэрлэхгүй л байна л да. Гэхдээ би эднийг болохоор бүгдийг яг Монгол гутал гэж нэрлэмээр байгаа. Монгол брэнд гэж нэрлэмээр байгаа. Яагаад гэвэл Монгол хүний оюун ухаан, Монгол хүний одоо загвар ур хийц шингэж байгаа учраас юм. Тэгээд дээр нь Монгол хүний хүл тааруулсан байгаа шүү. Тэ? Гутлын загвар зохион бүтээдэг хүмүүс чинь яаж загвараа олдох юм амьдралаас уу? Оюутан байхдаа бол ер нь амар тийм юм хар зурх их дургу. Яг л өөрийнхөө ороод өөртөө нөгөө төсөөлт бос юм аа зурх туртай. Тэр байтугай яг нөгөө уран зургийн хичээлд ороход амар дургу байсан. Яагаад гэвэл яг нэг натюрморт зураа суучдаг. Тэр надад амар хэцүү санагддаг байсан. Өөрийнхөө зурсан зургийг одоо зохиомжийг дараа нь ч гэсэн өөрөө хуулаад зурж бараг чаддгүй шүү дээ. Ер нь юм тэгж хуулах дургу. Тэгээд яг гарч ирээд яхад зайлшгүй хуулах шаардлагатай юм лээ. Яа тэгэхээр хүмүүс яг энийг хэлгээгээ зураг аваад ирдэг байхгүй юу? Тэгэхээр яалчгүй хуулах шаардлагатай. Тийм учраас дипломынхаа ажлыг би яг өөрийнхөө оюун санааны бүтээл гэж бодоод хийсэн. Тэр л яг тэр гайхамшигтай бүтээл лээ. Тэр яг юунаас ч хараагүй би зүгээр л яг өөрийнхөө сэтгүүгээс гаргасан болохоор би ч тэр хэр баргийн юмд уулаг алддаг хүн биш лээ. Өчигдөр бол тэр зургуудыг хараад би үнэхээр уулаг алдсан шүү дээ. Энийг зүгээр ингэ зөхиогоо хийчихэж байгаа юм уу? Одоо тий хідэн гутал үйлдвэрлэсэн байна вэ? Тоолж үзээгүй. Тэрний тоолж хэрэггүй барагдахгүй. Гэхдээ харин тий тэгээд уг нь бол ингээд шин залууд төгссөн юм залуухан хүн хэрнээ аль хэзээ хийсэн үйлдвэрлэсэн гутлынхаа тоог алдсан гэхээр бас их юм амжилсан байгаа. Тэгээ намайг яг ингээд нөгөө дөнгөж төгсгöd яг тийм амар нөгөө тоож харах хүн бол ховор байсан. Ер нь яг ингээл нөгөө ямар ч ажлын туршлага байхгүй. Дээрэс нь юу ч хийж үзээгүй ээжиж энэ хүүхд ингээ яваад ах юм гэж баг хүн болгон бодсон баг. Орон нутагт ирээд манай аймаг чинь яг энэ ховд аймаг чинь нөгөө жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд ээлтэй нөгөө бизнесийг дэмжихэд ээлтэй ногоо хот болох зорилготой. Тэгээд тэр утгаараа яг энэ одоо засаг даргын тамгын газар тэгээ хөдөлмөрийн хэлтсийнхандаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Яагаад гэвэл би яг үдий зэрэгтэй эднэрийг хийх нөгөө нөхцөл болцоог бас бүрдүүлж өгсөн. Баярлалаа. Залуу хүний бизнесийн маш олон сайхан санаа цаасан дээр үлдээд байхгүй болдог. Олон тохиолдол байдаг шүү дээ. Чи бол азтай шүү дээ, тийм ээ? Аймаг орнуудын сайхан дийсэн байна. Гутлнуудыг харж байхад нэг юм дутуу харагдаад байна л та. Энэ брэнд нэр байх хэрэгтэй юм шүү. Чиний өөрийн чинь. Тий, нэг шигших тий. Лого. Тэр утгаар бас бодж үзлээ. Гэхдээ яагаад ч юм амар сонио сүрдээд идэм байлээ. Нэг амар гоё одоо юу хэмдэ нөгөө бусад одоо тэр брендийн голлуудаа нэг дүүцэхгүй ч юм уу. Тэгвэл өөрөөсөө имэдэг ч юм уу би арай л болоогүй нэ гэж бодогдоод идэг. Маш даруу байгаа юм шүү. Маш даруу байгаагийн ихлээр дүүцчин гэж юу байх вэ тийм ээ? Тийм. Тэгээ надаа ч нөгөө мэдгүй чадахгүй юм маш их гарна. Багш нар руугаа байнга уцаар ирдэг. Манай урлах эрдмийн багш нар маш мундаг тийм. Тэгэл баг багшаас өдрөө алган зөвлөгөө аваад тэгэл үүдээ зэрэгтэй явж байгаа юм чи. Тэр багш нар маань бас нилээн толгоонд маань юм хийж өгсөн. Яг одоо ингээ хөдөө орон нутагт гутал үйлдвэрлэж ин гэхээр ерөөсөө нөгөө цагаан ултай гутлын нэг юм хээтэй гутлууд байдаг штэ. Яг тийм юмар хүмүүс ингээ төсөөлөд байгаа байхгүй юу. Тэгвэл яг үүндээ тэр гутлыг одоо жирийн албан хаагч тэрийг өмсөд бас ажилдаа явах нь бас хэцүү штэ. Товдынх нь л захиалаад байна уу? Тий.
захиалга. Гэтэ хаяа ингээ хот мотоос ямар гоё. Ер нь бол нөгөө хотынхан ямар хямдхан үнэтэй ингэж амар. Нэрээ нөөхгүй Магадгүй гарсны дараа бас тийм зүйл тохиолддог. Нилээ ирэх үед Тийм тохиолддог. Захим ертөнц чинь бас их хүчтэй юм аа. Тэн дээр ингээл хувцас борлуулаад захиалгаа аваад ерөөсө тэнд ингээл бизнес бол гайхалтай явж штэ. Тэрэн шиг эрдэнэ шиг залууны үед одоо жишээлбэл яадгийн энэ гутлын бизнесээ энэ үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн тулд ямар шин санаа гаргадаг юм. бас тийм сошиал медиаг ашиглаж бас менежмент хийв те. Би ер нь тэр тал дээр нэг Facebook хаяг бол байгаа. Тийм. Тэгээд бас л нөгөө нэг имэдэг зам маань бас хөдлөөд. Наадах чи имэдэг хахаад ингэж санагдаад байгаа байхгүй. Одоо ингээд энэ гутлныг 100 гэж штэ. Тэгээд нэг айтаахан орж ирээд инээгээд 80-аар өгчөөс гэвэл инээж байгаа л өгөөд гаргачихмаар тийм санагдав. Юу нэ штэ ихний үедээ тийм байсан шүү. Танаа нутаг сайхан нутаг биш шүү. Тэгээд энэ сайхан нутагтаа эргээд ирсэнд нь бахархаж байна. Тэгээд энэ үйлдвэрлэлээ өргөжүүлээрэ тэр чи хэллээ шүү дээ. Монголын брэнд болгоорой гэсэн. Тэр хоёрыг угаасаа бид хамтдах байгаа шүү. Маш их баярлалаа. Ер нь ягаад ховдод хүрээд ирсэн юм бэ? Улаанбаатарт арай илүү борлуулалттай байж болох байсан юм шүү. Ер нь бол асуудал бол маш олон байсан. Яг ингээд сургуулаад төгсөөл гараад ирэхэд бүх юм толгой дээр буудаг. Тэгээд шууд хайж байгаа үстэй. Тий, би ч ээж хоёр ингээд нөгөө нэг оюутан байх ч ерөөсөө гэр сургууль гээл явна. Тэгээл яг хоолунд ээж амаандаа. Тэгээл сүүлдээ яг нөгөө ажилд би ч 2 сар ажилласан юм аа. Тэгээ ерөөсөө цалин болол мэдгүй. Ер нь нөгөө 70,000 авсан ч адилхан 700,000 авсан ч адилхан. Улаанбаатарт. Тий, Улаанбаатар. Тий, тэгэл ерөөсөө энэ тэгээд нөгөө нэг би амар бухимдаж эхэлж байгаа байхгүй өөртөө би яг ийм ирээдүг хүсээгүй гэд. Ерөөсөө яг нөгөө ажилдаа юм доктортой ажиллаж чаддгүй юм байлээ. Энэ чинь миний байх газар биш гэж бодогдоод Улаанбаатар очиж яг ингээл нуулгүй ярих гэж байна. Яг ийм залуу хүмүүст бол яг хүлээ олоход бол үнэхэр хэцүү. Зүгээр яг энэ өсөж яваа хөдөө орнуудыг одоо энэ аймаг маань хөгжиж байна. Бид нар ч гэсэн хөгжих ёстой. Тэгэл ер нь л аймагтаа очиж өөрийнхөө хүсэл зорилгыг биелүүлээд зогсохгүй бас тэр одоо нутагтаа очиж бас хүмүүсийн бас нүдийг нээх хэрэгтэй. Одоо надтай адилхан залуу хүмүүс бүгдээрээ нэг орон нутагт ажилласаа гэж хүсэж байна. Улаанбаатарт бараг багтаж шингэх зайгүй чигцэлдэж бараг зааг нь мэдгүй газар явснаас тийм зүгээр өөрийнхөө орон нутагт ирээд сэтгэл амар өөрийнхөө ажлыг хийгээд явсан дээр гэж. Одоо эрдэнэ шиг харахаар өөрийнхөө мөрөөдлөөр амьдарч байгаа тийм. Хэрвээ хүнд одоо хүртэл төвчээд ажиллаад явсан бол хүний мөрөөдлөөр л амьдрах байсан. Тэр одоо яг өөрийнхөө мөрөөдлөөр ингээм амьдарч байгаа юм чинь. Тэгээд чиний төсөөл одоо тэр эцсийн чиг хязгааргүй гэсэн шүү дээ. Тэр хязгааргүйдээ бүр очлоо сайн мөрөөдлөөр амьдраад ажиллаад байгаарай. Баярлалаа. Тэгээд энэ ерөөл Батар хултгаа тийм. Эрдэнэ штэ гарын мэдээ гарцгаа тэгээд ажил хөтөлбөр нь улам өөдөө хултгаа. Баярлалаа. Монголын залуучууд юм хийж чадна. Тэд нар зүгээр нэг жоохон очин л хайчаад тэд нар бол асгал бэлэн байна гэдгийг харуулж байна гэж өөр ихгүй чи бахархаж байна да. Хөдөлмөрч ховд нутгийнхны их сайхан заламж халаа байна шүү дээ тийм ээ. Их сайхан ирээдүй харагдаж байна. Дээр нь сая энэ яриагийн сонсоод сууж байхад хэлсэндээ миний байх газар биш байна гэд шууд 2 сар ажиллаж үзээд болоод өөрөө ингээ хуваар ажилласан гэхээр ер нь заримдаа нуулгүй хэлэхэд заавал нэг байх ёсгүй газараа байх гэж зүтгээд байдаг хүмүүс байдаг шүү дээ. Өөрөө чадахгүй байгаа хэрнээ тэрийг мэдрэхгүй байгаад байдаг хүмүүс. Эсвэл юу гэдгийг тэрнээс илүү явах хэрэгтэй байтал тэрийг мэдэхгүй байгаа. Тэгэхээр өөрийгөө мэдрээд их зоригтой шийдвэр гаргаад ингэж чадсан. Эрдэнэ шигэн тэр зориг үнэхээр энэ дөрөв байлгаар яригдах хэрэгтэй. Тийм үлээ л. Тэгээд манай мөнх эрдэнэ хөтлөгч, манай хөтлөгч их сайн сонголт хийсэн байна. За баярлалаа. Аргагүй л өстой манай нэвтрүүлгийн энгийн бөгөөд одоо тэр сонирхолтой зочдын нэг байж чадчихээн. Юугаараа гэхээр игэл даруухан байгаа нь тэгсэн мөртлөө тэр том мөрөөдөл, том зорилгын төлөө зүтгэж яваа нь сайхан байна. Тэгэхээр манай нэвтрүүлэг Монгол гэсэн бүхнээ дэмждэг. Ялангуяа одоо дөнгөж эхэлж яваа, хийж бүтээж яваа ийм залуу одоо хосуудыг бол дэмжсэндээ маш их баяртай байна л дээ. 20 гаруйхан настай ах Улаанбаатар сургууль төгсөөд нутагтаа ирээд гутлын үйлдвэр байгуулчихсан. Ингээ явж байгаа нь бол одоо яхаарахгүй манай нэвтрүүлгийн зочин байхаас аргагүй тийм мундаг бүсгүй байла. Зөвхөн эрдэнэ шиг бүтээл гэлтгүү те. Бүх Монгол зүйлсээ бид нэр өөрсдөө дэмжиж өөрсдөө худалдан аваад өгвөл тэр зүйлс бол одоо юу гэдэг бид нар далайд тусал гэхээсээ илүү бараг хувингаар оруулж байгаа нэмэр юм шүү гэж уриалмаар байна. Тийм. Тэгээд баруун бүсийн тулгуур нутаг болсон ховд нутагт ирээд бид зочтой хайж нэг өдөр бүтэн өдөр урилга барьж явсан. Сая эрдэнэ шиг маань хэллээ. Манай нутаг бол
жижиг дунд үйлдвэрлэлээрээ ногоон байгууламжаараа улсдаа жишг аймаг болох гэж зорж яваа тийм аймгаа гэж хэлсэн тийм ээ. Үнэхээр бидний нүдэн дээр ховд нутагт өнөөдөр ногоон байгууламж, шинэ бүтээн байгуулалтууд сайхан харагдажсэн, мэдрэгдэжсэн. Энэ бүхнийг бас хийх гэж тэмүүлж зорж яваа нэгэн залуу миний урилгын эзэн болсон. Ингээд Нямхүүгийн инх мандахыг нэвтрүүлгийнхаа амирт ирж байна. За, сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу та? За, нутгийн тарус зоогл. тарус идэрээ. Усуугараа бас Говьолтой дугаар хийж байхдаа ингэний хормог ширээн дээрээ тавьчихсан байсан те. Өнөөдөр Ховд аймагт бол одоо тарус тавьсан байна. За баян үлгийд юу тавихыг бол таашгүй. юу авах бол харин. Хаз авах юм болоо. Юу авах бол инх мандахаа? Хаз байна. Хаз байна. Дөрөв хаз байна тий. Би бол зочдоос юу хүсдэг гэж маш гоё тийм бодит түүх. Яаж тэр хүн анх хэлсэн бол тэр нь эхэндээ яаж бүтлгүйдсэн бол тэгсэн чинь тэрийг яаж даваад гарсан бол гэл ерөн зочин болгоны артал тийм гоё нэг бахархам кино шиг үлгэр шиг түүхт идэг шүү дээ. Тэгээ инх мандахын түүх сайхан түүх байдаг. Тэр түүхийн тухай бит хоёр цугсганд дурдаад өнгөрсөн. Гэтэ эхлээд байсан газар нь очиж урилга өгсөн тэр сурвалжлагыг үзчихэд эргээд үргэлжлүүлье. За тийм. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. Таныг их олон хүнээс аймаг орон нутгтаа бүтээн байгуулалтын олон ажлыг хийж бас орон нутгаа хөгжүүлэх тийм сайхан залуу хүний эрч хүчээр дүүрэн байдаг гэж сонсоод бид таныг онцолж ирсэн. За баярлалаа. Тэгээ хүмүүс юу гэж хэлсэн бэ гэхээр за инх мандах бол урилга хүлээж авах хүн биш дээ юу ч гэсэн уулзаад үзэл гэсэн. Та тийм нуугдмал хөнөө. Жохон нуугдмлаа. Тэгэл одоо урилга өгж байгаа юм чи хүний өөрсдөө урилганд өргөдөх хэрэгтэй шүү дээ тийм үү? Тэрнийг урилга хүлээж авъя. Авсан. За. Баярлалаа. Бид өнөөдөр Ховдын гудамжаар бас нэлээ явлаа л да. Урилга өгөх гэж хүмүүсээ хайгаад тэгээд Ховдод бол бүтээн байгуулалтууд маш сайхан игдсэн байна. Яг таны санаачлагаар хийсэн ямар зүйлүүд байна вэ? Ер нь одоо гудамд миний санаагаар хийж байгаа юм нэлээ олон байгаа. Яг сүүлийн үеийн жишээгээр гэвэл би одоо номингоос урагшаага бид нэр Ховд аймагт анхны чулуун бордуур тавьж байна. Нодлон жил одоо энэ саад хаашлагыг бид нэр төмрөөр хийгээд гагнаад хийсэн. Одоо энэ дэг гудмаар энэ жилийнх болохоор нөгөө нээржин төмрөөр, никkel төмрөөр саад хаашлаг гагнагдаж байгаа. Бодохгүй, зэврэхгүй. Энийг одоо юу гэдгийг солонгосоос харсан гэсэн үг тийм ээ. Надад сонин сэтгэл төрүүлсэн юм юу байсан бэ гэхээр хөшөө дурсгалууд их өвөрмөц хэлбэртэй тэр нь их том байх юм а. Жишээлбэл Монгол гутал, Домб, Морин хуур гээд их том томор хэдэн зуун дахин томсгцیں тийм ээ. Тийм хэлбэртэй харагдаж ирсэн. Энэ бас таны санаа юу? Маш их ногоон байгууламж хэрэгтэй болж байгаа биднэрт. Тэгэл ногоон байгууламж хийх болсон чи усаа яаж шийдэх үү гэдэг асуудал гарч ирсэн байдлаа. Эндээс л ургаж гарч ирсэн. Ерөөсөө л тэр Монгол гутал, Домб, Морин хуур маань ерөөсөө л усалтын систем дотроо усан сан байгаа юм. Бидний бусад 3 хөтлөгчтэй хамт инх мандахтай ярилцах сонирхолтой сэдвүүд их олон байгаа. Би сонссон. Динжи мянга, наран туул захаас бизнесээ эхлүүлж байсан тийм ээ, хил дамнаж ганцгийн 8 эрхэлж байсан, унаж босож дампуурж үтсэн гэдэг энэ бүхний тухай хэдүүлээ хамтдаа тэр сайхан Ховд нутгийн байгалийн сайханд үргэлжлүүлээ ярилцгаая. Тэгэхээр сая сурвалжлагаас харсан баг тийм ээ. Бид нэг Ховдод ороод ирэхээр маш том Морин хуур, Домб. За тэгээд хөөрөг, Монгол гутал тийм. Энэ бүх зүйлийн ард хэн байсан бэ гэхээр хэн байсан бах нь? Инх мандах байжээ гэдэг. Тэр тарусны байгууламжийн бас санаа хаанаас төрсэн бэ? Тэр танах хийсэн бас шивгоо байлаа шүү дээ. Тийм шивгоо одоо Ховдын үнцэндээ нөгөө брэндүүд юм байна шүү дээ. Шивгоо бол би хийгээгүй шүү, буруу ойлгож байна. Зүгээр санаа явж байгаа тийм ээ. Нодлон жил бид нэр анх тий одоо орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөл аймаг орон нутагт мөнгө ирчихсэн. Юу хийх вэ? Сая нөгөө Ховд аймаг маань ногоон хөгжлийн загвар аймаг болно гэж явж байгаа. Маш их ногоон байгууламж хэрэгтэй болсон. Эндээ усалтын систем хийхин тулд л одоо гарч ирсэн санаа шүү дээ. Яах вэ? Ерөөсөө энэ шишчэрийн йонксыг яаж ашиглаж Монгол утал болох вэ? Тэр домбыг яаж гаргачих вэ? Тэрнтэй л адилхан ерөөсөө нөгөө ус очихгүй байгаа газруудаа л бид нэр маш их устай болгохыг л зорж ил одоо тэр гарч ирсэн санаа шүү дээ. Харин тийм. Тэгээд анх болохоор Ховдод орж ирэхдээ за ямарваа нэг юм их том хийгээд байвал нөгөө хамгийн гэсэн тодтгол гэдэг л зүйл санаанд орж илээ л да. Тэсэн чин дотроо усан сан байсан юм байна шүү дээ. Зүгээр нэг юм байгууламж биш. Дотроо тэр ашиглаж болох үз гэдэг энэ санаа их гоё юм тийм ээ. Тийм байна. Газар доор хийх үү, дээр хийх үү гэдгээс эхлээл бодож эхэлсэн байхгүй. Тэгээл ерөөсөө за нэгэнтэй л газар доор малтаж хийжсэн дөрхөн байгууламж болох чи энэ нь бас үзэмж нөлөөлөх хэвээр хоёрдугаарт нөгөө жинхэнэ үндсэн үүргээ биелүүлэх хэвээр гэсэн санаас л гаргаж гарч ирсэн юм. Тэр нутгийн хүн яринлаа. Нэг эхлээд юм ганц Монгол гутал байсан чи хүмүүсээс шүүмжил гараад өөрөөсөн гутал тавилаа гэд одоо нөгөө өөрөөснийг хийж байгаа гэж үний юм уу? Үний юм нэрээ. Гэхдээ яг хөө тэгэл одоо ийм штэ.
юу хийсэн ч таалагдахгүй бас хүмүүс байна. Үнэхээр тийм эндээс Улаанбаатараас очоод бүр миний утсыг аваад очоод надад баяр хүргэж байгаа хүмүүс байна. Баярлалаа чи үнэхээр мундаг юм хийсэн байна. 2хан жилийн дотор ингэж өөрчилсөн байна гэдэг одоо би бүгдийг хийж байгаа юм биш тийм ээ. Манай баг хамт олон хийж байгаа гэж тийм. Гэтэл маш их баярлж байгаа бүр хөгшчүүл дэврээд үнсэж байгаа хүмүүс байна. Гэтэл юу ч хийсэн таалагдахгүй хүмүүс байна. Цагаан өнгөөр тэр аймгийн төв гудмын сайхан цагаан өнгөөр будчихаар оршуулгын өнгө байна гэдэг. Улаанаар будахаар тийм ээ. Улаанаар будахаар бас болох. Тэрнтэй адилхан нэг л хэлбэр нь тийм. Нэгийг хийчихээр өрөөсөн байна гэдэг. Өрөөсний тэр шанжин богдод нөгөө Жинко батлах хийцэн байгаа шүү гэдээ би хэлж байгаа байхгүй. Тэгэл үгэнд харин би өрөөсний хийсэн шүү гэдэг. Би өрөөсний иймэрхүү байдлаар л явж байгаа юм л та энэ. Энэ өрөөсний хийчихээр их мөнгө зарлаа гэдэг. Яг зүгээр энэ бол нэг ийм л юм л та. Би анханасаа л ерөөсөө бас үйлдвэрлэгч хүний нэг. Яаж л ховдтой мөнгө үлдээх үү? Яаж хүмүүсийн мөнгийг тэр гадаад руу урсаад байгаа Улаанбаатар руу яваад байгаа тийм ээ? Тэр мөнгүүдийг авч үлдэх үү гэсэн санаанаас л гарч ирсэн. Мөнгө бодогдоод за энэний цаана материал авчиръя. Ажиллах хүч Ховд аймагт байгаа. Ямар ч чадвартай хүмүүс байгаа. Гагнуурчд байна. Тэр янз бүрийн эсгүүрч тэр интерьер дизайнераар төгсөөд ирсэн залуучууд байна. Тэднийг ашиглаад юм хийлгэсэн. Одоо тэр аймгийн төвд хийгдэж байгаа юм бод ер нь л Ховд аймагт л үйлдвэрлэж байгаа юм бод. Тэр одоо даацын автан байт юм явган замын автан тэр саад ташлахууд бид нэр хятадаас авчираагүй шүү дээ. Хятадаас дандаа материал ирж байгаа. Энд ирээл бүгд үйлдвэрлэж байгаа. Тэгэл би их мандахтаа анх урилга өгөх гээд очиход та ямар мэрэгчлээ юм бэ гэсч өө ахт нь ямар ч мэрэгчлээ авахгүй шүү дээ. 10 дугаар ангиад төгсөөл бизнес хийсэн. Бизнес ч гэжтэй ченж гэж ярьсан. Намайг 10 дугаар анги төгсөөл цэрэгт явал 92 онд талагдаад ирэхэд сургууль явж исэн сургууль аваа явсан хүүхдүүд сургуулиас ирсэн байсан. Яасан гэсэн сургууль хэрэггүй болсон. Бизнес хэрэгтэй. Тэгэл бүгд бизнес руу орсон шүү дээ. Яг тийм үе байсан шүү. Хатаа үеийнхэн гэж ярьд юм уу тийм ээ. Тэгэл яг бизнес руу орсон. Сүүлд нь ингээл бодоход би хийгээгүй 8 их цөөхөн байлээ. Бүгдийг л хийсэн байлээ. Жишээлбэл арьс ноос ноолуур таргуны арьс гэдэг юм одоо ченж гэж ярина тийм ээ. Тэгэл одоо энэ зах дээр зогсож тэр бичээ зард юм уу чикабо зард юм уу тэр зах дээр хүнсний бараа зарах юм им зарж байсан байна. Орос руу их явсан байна. Хятад руу их явсан байна. Үндсэн гол ажил бол ерөөсөө таргун малгай ойж исэн. Тэр өөрөө ойж исэн гэж байгаа. Орос руу явж исэн тий. Таргун малгай ойж одоо тэгэл жоохон томроод одоо андаатар малгай болоод сүүлдээ бенжимингийн зах дээр очиж тий болгон малгай ойдөг байлаа. Бээжин л явж бид нар яг гэрээнээс авдаг гэсэн шүү дээ арьсаа. Сүүлдээ Бээжин яваад хэби малгай ойсон гэж байгаа тий. Болгон малгай маш их хэмжээгээр ойсон үндсэндээ бол тэгэл Улаанбаатарт 6-7 жил амьдрал хэрэгж ирсэн дээ. Тэр хооронд бол их л олон юм хийсэн билээ. Сүүлд нь бодоход бол хүмүүс ингэж ярьдаг шүү дээ. Одоо жишээ нь яг тэр 90-ад оны Ороо бусгай үед бид нар их азгүй. Яагаад тэгэхээр яг нэг тийм сонио бидний үе алдагдсан ч гэдэг юм уу тийм ээ. Нэг сургууль соёлын мөр хөөж чадаагүй. Нэг л ингээл ерөөсөө ганцхан 8 гэл урагшаа шоол ингэсэн гэж ярьж байгаа хүнийг би олон сонсч байсан. Тэгсэн чинь сая инх мандах болохоор бид их азтай гэж ярьчих юм. Тийм л бидний дээд үеийнхэн бол бас азтай. Бид бас азтай гэдэг. Тэр ирээ сургуулаа төгсөөд юм уу тийм ээ. Улсын зардлаар сураад тийм. Улсын зардлаар сураад бас яг нөгөө тухайн байгууллагуудаа ингээд юутэй болж ил нөгөөх нь хувьчлагтаа тэрийг хувьчлалаар аваад одоо том объект ийзэн болсон юм явцсан байж байгаа тийм ээ. Тэрийг харж байгаа хүмүүс бол би бол өөрөө ингэдэг байхгүй. Миний үед бол өчнөө унж босготол байж л байдаг бид нэр. Босоод байдаг хийсэн 8 би одоо тарган малгай гэдэг чинь тийм шүү дээ бид нар чинь нэг мөндлөлийн арьс одоо Ховд аймагт 150 төгрөг лээсэн шүү дээ. 4 мөндлөлийн арьснаас нэг малгай гардаг. 600 төгрөг тэгэл ерөөс 1000 хүрэхгүй төгрөгөөр босдог 4-5 мянгаар зардаг. 4 нугардаг 8 гэж одоо байхгүй шүү дээ. Үнэхээр мөнгө бол маш их ихээр өсдөг байсан. Тэр үед бол тэгэхээр би азтай л гэж ярьдаг өөрийг бол бид нар яг азтай үеийнхэн. Тэгэл одоо үндсэндээ тэр үед бол бид нар бас л олуулаа ийш тийш Орос руу явлаа, Ново явлаа, Хятад руу явлаа. Очоод за эн чин ямар гоё юм бэ гэл Вашингийн орой хараад хизээ манай Ховд аймаг ийм болох бол гэл мөрөөдөл идэг. Тэгэл мөрөөдөд идэг өөрөө л хийхгүй бол болохгүй юм байна гэдэг юм дээр одоо ирсэн сууж байгаа. Тэгэл өөрөө гардал орцсон одоо дотор нь ороод хотголтчихсан байж байгаа тийм. Урагшаа хойшоо яваал гэхээр өстэй баг дээрэмдүүлдэг Оросын тий хутгалуус нь буудуулсан өстэй амар тэр хүнд хэцүү юмнууд бүгд байсан нь амьдралд чинь. Одоо байж л байсан шүү дээ. Тэгээд 3-4 залуу явдаг тийм ээ. Мөнгөө ингээл гидсэндээ нууцсан байдаг. Очоод унтахаараа энэ талд хоёр нь унтаал намайг одоо хамгаалж унтаж байгаа шүү дээ. Би одоо юу гэдэг архиудгүй тамхи татвараараа мөнгөний одоо банк гэсэн үг шүү дээ. Тэгэл намайг амьд банк авчидаг. Цаана бас эвгүй хоёр хүмүүс байж байгаа. Тэднээс намайг хамгаалж байгаа юм дэр шүү дээ. Хоёрын талд унтдаг юм. Ингээл одоо кармалж авсан мөнгөө тэр үе чинь банк мөнгөөр дамжуулан өрнөж байдаг байлаа шүү дээ. Бэлэн авч явна. Тэгээ бэлнээр тоолж аваад явдаг. Тэгэл тэрийгэ бодохоор бас одоо ерөөсөө би бас одоо сүүлд бодоол байгаа юм л да. Бид нэр бас их сайхан 8 хийгээгүй юм байна. Монголын мөнгийг ингээл 7 хоногт нэг
одоо 50 сая, 100 сая, 200 саяар нь гаргаад хаяад байдаг. Тэр нь эргэж орж ирэл. Тэр үз ааха. Бизнес шүү дээ, бид нар яваад юм худалдаж авчраад хараад байдаг. Тийм ээ, тэр нь энд ирэл хэрэгтэй юм байна, хэрэггүй юм маш их байна. Тэгэхээр яагаад гэсэн юм шиг энэ онцгүй 8 юм биш үү? Одоо бол би Монголын юм гадагшаа гаргахгүй. Болж игэл гаднаас л одоо патент оруулж ирд юм уу? Аль болох гаднаас юм оруулж ирнэ л гэж зориод байгаа шүү дээ. Тэгэл тэрлүүлээрээс тууштай орцсон байж байгаа шүү дээ. 94 онд би баашин барьсан байхгүй. Манай аав бол одоо надад хэлж ийсэн байхгүй. Дээр чин 3 би 7 хүүхдийн дунд. Дээр чин 3 ах нь байна. 3 ахыг чинь аав нь гэрлүүлнэ. Авгаа авахулна. Миний хүүд юм байхгүй шүү гэл. Өөрийгөө болгоорой л юм сууж ихтэй шүү дээ. Цэрэгтэй байхдаа би одоо үндсэндээ блог зохиол баашин барьнаа. Тэгээ цэрэгтэй байхдаа блогоо зогтсон. Тэрний дараа бизнес хийгээл 1 жил хийлүү. Жил гаруутаа хийгээл би мөнгөтэй боллоо. 42 мянган төгрөг гээл. Тухайн 42 мянган төгрөг. Чанга өссөн шүү дээ. 5000 цангат байхгүй шүү дээ. 1000 байхгүй. 100 хамгийн дээд нь 100. Тэгэл 100-т нэг буудалд хүрэхгүй. 100 чи нэг буудал болохоор 100000 төгрөг болно шүү дээ. Нэг буудалд хүрэхгүй. Тэгээд доошоо ингээл би одоо Баян булаг пианарын цуслангийн нэг манай амралт байдаг байхгүй ховд аймгийн. Энэ амралтанд явахдаа хувцаа хийгээ явдаг чамдаан 4 мөнгө боллоо. Нэг бүтэн 2 жилийн хөл нэг. Тэрийг ингээл бариад ингээл гараар явсан чи нөгөө мөнгөө өгөөд 10 ширхэг хужилтын хавтаа авах чаа. Одоо 50-12 гээд барилгын мэдж байгаа л тийм хужилтын хавтан тухайн үед нэг 3500 төгрөг 42000 төгрөгөөр тийм хавтан худалдаж авах гал гараа явсан чинь гарч ичрээл ингээл эргэж хараад хүн амт ирээд миний мөнгийг булаагаад авчих юм биш үү? Хайраа 2 жилийн хөдөлмөр Ховд аймагтай шүү дээ. Ийм л байсан. Мөнгө ингэж л барьж үзчихсэн тий. Тэгээ мөнгийг яаж олж байгаа тэр арга их чухал гэж ярьдаг шүү дээ хүмүүс. Жишээлбэл олон нийтийн дунд байдаг одоо энэ ресторан, бар, цэнгэний газруудыг ажиллуулж яригтаар судалж байгаа хүмүүсийн замын явж өлегтэй биш ч гэдэг юм уу. Жохон тийм нэг энэ юуг яаж зарж эсвэл яаж мөнгө олох вэ гэдэг их чухал юм шиг байна. Энэ дээр ямар бодолтой вэ? Тий. Нөгөө мөнгө гэдэг дуу байдаг шүү дээ. Тий. Дургуун хүрхээр аз жаргалын төлөх хүрээ гэдэг. Дургуун хүрхээр өөрөө хүрээд байдаг. Энэ бол яг л үнэн үг гэдэг. Тийм үү. Ерөөсөө л дуртай мөнгийг авахд баг гэж болох юм байхгүй. Дургуун мөнгийг бол ерөөсөө маш их хэмжээгээр авааш хэрэг байхгүй. Амьдрал угаасаа хэрэг болдгоо мөнгөний олох гээд зорих шаардлага байхгүй. Би нэг бол бас л өдөр мэдэрсэн үү тий. Тэгээд сүүлд миний аав бас л амьдтай би ааваасаа цөөхөөл юм асуудаг байсан. Миний хүү мөнгөнд битгий ингэж хулаараа. Ноос ноолуур зөөж чинь бид нар баг эндээс ноолуур аваад худалдаад авах унтдаггүй явдаг байдаг шүү дээ. Улаанбаатар аваад зардаг 1 кг ноолуураас хэдэн төгрөг ундий тийм ээ. Ингэж битгий их хулаараа ерөөсөө ингэж их хулаарах чинь димий шүү. Хүний буян худгийн ус хоёр хэмжээтэй байдیں۔ Шүү. Энэ хэмжээ. Тэгэхээр би ямар тийм ямарын байдаг гэдэг гэсэн гарцаа байхгүй толгоороо уянараа л явдаг хүн тийм ээ. Гэхдээ хамгийн гол нь өнөөдрийнхөө амьдралж байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байх л болно шүү. Сайн явах нөгөө санаанд тэгээд идэг шүү дээ. Сайхан явж ийнэ гэж бодоод байвал үнэхээр сайхан байдаг. Тэгсэн мөртлөө би болохгүй шүү, би байхгүй шүү гэхээр байхгүй байд юм бодоод гэдэг санаанд нь байж идэм байх гэдгийг бодоод байдаг шүү. Ховд нутгийнхан эрчүүч компани инх мантах гэхээр л их сайн мэддэм байл л дээ. Тэгээд та яг төрийн хүн юм уу, хувийн хвшлийн хүн юм уу? Би одоо хувийн хвшлийн хүн шүү дээ. За. Хувийн хвшлийн хүн гэж хувийн хвшлийн хүн байж байгаад одоо үндсэндээ ингэдэг юм байна л да. Би бас нэг үг сүүлд хэлэх дуртай болчиход. За. Бие засаа. Бие зас төрөө засгаа хэлээд байдаг шүү дээ. Бие засаа зассан хүн гэрээ засд юм аа. Яг бие засчгаар гэрээ засчт юм байна. Хашаа машаан доторхоо гоё болгоод ингэ. Гэрээ засчгаар л гадагшаа гарах гал дайраад идэв юм. Тэгэл ингээл одоо 80 жилийн аваад 3 жилийн өмнө болсон тийм ээ. Манай гадуур нэг ийм сургуулийн гадна тогтчуулах гэж тэгэхээр би нөгөө хүүхдтэй сагсан бөмбөгийн талбай хийж өгье гэжсэн чинь хажуудалд хийнэхээр би тэрийг аваа хийчихгүй. Тэгээ надад их гоё болцсон юм. Өө ин чинь ийм гоё юм хийч болох юм биш. Дараа нэг автобусны буудал муудлага явж байгаа нь бас аваа хийцсэн. Ингээл юм өрнөд явцсан баг. За. Тэгэл ерөөсөө за энэ ерөөсөө ямар нэгэн байдлаар энэ лүү орж энэ ховд аймгийг гоё болгох юмд одоо ерөөсөө нөгөө үндсэндээ юугаараа явцсан. Нөгөө ченж явахт байсан мөрөөдөл одоо биелж байгаа юм шүү дээ. Ховдоо юм сайхан болсон. Үндсэндээ нөгөө харж исэн юм бол одоо хэрэгжүүлэх яг одоо боломжтой тийм боломжинд бүх юм бүрдчихлээ. Орон нутаг төсвөө мэддэг болчлаа гэл орон нутагт одоо энэ аймаг иргэдийн уралд өрсөлдсөн. Иргэдийн уралд ороод одоо ирч хүчгээд орон нутгийн өмчт үйлдвэрийн газрын захирал болцсон ажиллаж байгаа. Яг энэ дээр бол одоо манай багийнхаа ажиллаад энэ ховд аймгийн бүтээн байгуулалтуудыг маш хурдтай хийгээл болж өгвөл бид нар бас л мөрөөдөл байгаа шүү дээ. Энэ мөрөөдлөө биелүүлэх гэж явж байна. Ховд аймагт том онгоц буулгамаар байна. Ховд аймгаас одоо тал тийшээ өвдөж жижиг онгоцоос нисэж идэх юм уу. Одоо баруун бүсийн тулгуур төвгөө завхан аймаг ховд аймгийг гэсэн байгаа тийм. Бид нар гарцаа авахгүй энэ өрсөлдөөнд орох ёстой, ялах ёстой, дийлэх ёстой гэж мөрөөдөө явж байгаа шүү дээ. Таны одоо хийсэн хэдэн байгууламж дээр л зураг авахулаад тэгэл явъя гэж бодоод байна л да. Тэгэхээр ер нь бол ингээд одоодын улс орнуудаар зугаалж явахад ингээд хот болгоно нэг өөрсдийн гэсэн бэлэг тэмдэг болсон гоё тийм өнгөлөг
юунуудтай байгууламжтай байдаг. Одоо жишээ нь Филадельфия гэхэд ийм том love sign гэж очсон хүн болгонд энэ зураг авахлаад тэрийг Facebook дээр тавихад за энэ хүн Филадельфиад очижээ гэдэг шиг. Тэгээ би хурж ирээ за энэ тарусны өшөөний урд би нэг зураг авах юм байна. За бид нар заасан тоо дээр гарч нэг харах юм байна. За энэ Монгол готл гэдэг. Ингээд яг тэр одоо орон нутгийн аялал жуулчлал хийж байгаа хүмүүс ч гэсэн айгүй гоё байгаа байхгүй. Энэ ховд хотын бас нэг бэлэг тэмдэг болсон гоё өнгөлөг нэг тийм гоё байгууламжуудтай хийгдсэн. Тэгэхээр таны хувьд бол одоо яг бахархал ер нь юугаар та бахархдаг вэ? Би бол хувьдаа бахархахаар болоогүй. Хүмүүс намайг одоо өчтөр урилга өгөхгүй тэгэхээр би ихний удаа татгалцсан. Тэгсэн. Аймгийн телевизүүд яг юм хийж яхад ирээл хүрээд ирээч нэвтрүүлэг оруулаад гэхээр би хаш цухтаал байдаг. Болоогүй байгаа шүү дээ. Нилээн том юм байна. Би Улаанбаатартай өрсөлдөх хэмжээний сайхан болох хэрэгтэй. Үнэхээр тэр шороогүй болгомоор шүү дээ. Манай ховд аймагч шороогоор маш их шуурдаг шүү дээ. Бид нар ерөөсөө хар зам, явган зам, ногоон байгууламж дахиад цаана юу байдгийг тийм ээ. Ерөөсөө ингэ цогцоор нь хиймээр ирсэн. Маш олон гоё сандал ширээ суулгамаар байна. Маш гоё болгосны дараа л юм ярих хэрэгтэй байна. Тэгэхээр одоо бол би өчргөө бахархаад байх юм байхгүй. Яг ажил ийд өрнөж байгаа. Би бол одоо яг бэлигээ өмссөн годом зогсож байгаа тийм ээ. Тэгэл ажлууд манай энэ жилийн ажлууд арай дуусааг байгаа. 9 сар гэхэд бүгд дуусаа жигтрээ явах хэвээр. Миний үеийн ч юм уу надаас доошоо те залуучууд гэрээ битээд барыг биеэт цаг үйж төрд одоо өндөр аль баагаа явчихдаг чадаач байгаа юм шиг гүүч юм шиг те. Тэр болгон дээр бас ингээд таны үгийг бодохоор бас тий үнэхээр бодовчтой юм байна. Яг үндсэндээ бие гүйц засааг байгаа, гэрээ засааг байгаа хүнтэй юм ярих нэг өөр байна. Их мантха. Бид одоо яг Харс нуурын иргэдээр сайхан усны шууд уграад лүү ихэн тийм намрын сайхан салхи сэгэлзээд их гой сууж ин л да. Таатайхан ядаж шумууланд баярлаа гэж хэлмээр байна. Энэ чумуул байсангүй. Тэгээд бид нутагт очихдоо сайхан нутгийн дуу сонсоод байгаа маа. Өөрөө нэг л дуулчмаар харагдаад их юм. Доолохгүй шиг богино ай барих байна. Нэг сайхан ай барих. Хүн чинь ингээл нөгөө эр хүн бас нэг яруу найраг хөөх хөстэй гол гэдэг чинь. Би нэг зүгээр нэг зурусгаа нэг дөрвөн мөрт хилээдэх юм. Миний одоо зохиосон би учиргүй нэг хайр дурлал думбаад хайрын тухай шүлэг бичсэнгүй аавыгаа байхгүй болохоор нэг дөрвөн мөрт хийсэн байхгүй. Төр түмэндээ төвшин нэгэн иргэн нь та юм. Төрүүлсэн үр саддаа тагсан бурхан нь та юм. Төрөл саданда тулсан бат багна нь та юм. Төссөн сайхан хандаа туулсан жаргалтаа амьдрал нь та юм. Өөх сайхан. Энэ шүлгийн эзэн тэгээ түрүүнд ярианд донд чинь аавын чинь тухай яриа бас цөөнгөө давтагдлаа шүү дээ. Тэгэхээр аавынхаад нэг турсаачтай. Нямхүү гэж ямар хүн байсан тухай. Нямхүү гэдэг одоо Ховд аймгийн иргэд бол бүгд мэдж байгаа л да. Аакинд хүн. Анчин хүн. Анчин гэхээр маш их сайн мэднэ. Үнэхээр хөдөлмөрч хүн. Би бол бид нарыг яг л одоо ерөөсөө хичээл тараал ярих инех хий. Одоо надад ингээл манай найз нар олон хүн гэлдэл чи яагаад ингээ юм хийгээ байгаад идэв юм бэ? Яагаад юм хийгээд идэв? Манай аав чинь надаас хідэ хийлүү хүн байсан байна. Тэрний үр удам болохоор л би хийгээд байгаа. Яаж би энийг одоо хоёр охинтой нэг залуутай. Яад тэр залууд улам жил үлдээх үгээл. Одоо энэ цэвэр усны үйлдвэр манад ажиллаж байгаа ш. Энэ үйлдвэр дотор манай хүүхд одоо ажил хийж явах хэвээр. Баг хэмжээний жоох ажил хийж явах хэвээр. Би бас л энийг уламжлах хэвээр тийм ээ. Үнэхээр хөдөлмөрч аюултай. Тэр цэвэр усны үйлдвэрт ажиллаж байгаа хүү хэдтэй? Зүгээр туслах ажил хийж байгаа шүү дээ. 10 настай хүүхд. 10 настай хүүгээ яг л ажил руу оруулсан. Бид их мантахта баярлалаа урилгын маань хүлээж авсан. Ямар ч эхлээд татгалцсан. Гэхдээ би өнөөдөр айгүй сэтгэл бардам сууж байна. Яа тэгэхээр яа харахгүй манай зочдын нэг байх хэвээр хүн байж. Бас авчирч чадсан да юу? Тий, авчирч чадсан да. За тэгээд бид бол их холын замд явж байгаа. Биднийг дэмжин ажиллаж байгаа тав тухтай дэгжин аялцгаа юраатай Компас компани хамт олноос танд энэ гарын бэлгийг өгч байна. Баярлалаа. За зочноо гаргаж байна. За баярлалаа танд амжилт хүсье. За сонирхолтой байлаа. За баярлалаа. За баярлалаа. Баяртай. Сайхан байлаа тантай ярилцах цаг. За баярлалаа. Аав нь их ажилласан хүн байсан, хөдөлмөрч хүн байсан гэж байна. Тэр л сайхан зан чанар энэ хүнд өвлөгдөж. Тэгээд энэ усны ард 10 настай хүн ажиллаж байгаа гэж бодохоор хөөрхөн санагдаж байна. Туслах ажилтныг. Сая Эрчхүүч компани захирал их мандах гэлтгсэн. Ярианы өнгө дуу хоолой магадгүй би ийм их урагшаа ингэж төрөлсөн ийм дайчин яриатай зочинтой бас тэр бүр уулзж байгаагүй санагдлаа шүү. Их гоё тийм яриа урагшилсан Эрчхүүчтэй ийм сайхан яриа сонсоо тий. Кино зургийн айлс шиг ярьсан бүх нүдэнд харагдаад ингээд сайн үнэхээр сайхан сонирхолтой яриа өрнөсөн. Зочин өрсөн зулаада баярлалаа. За. Одоо өөрөөрөө бахархаж ирсэн яг тэр амжилтаа дурдаачихаар би бахарах болоогүй байна. Тийм. Тэгэхээр магадгүй би бас эргээд уулзсан ерөөл тадмаар байна тий. Эр хүний замын зуурт гэдэг эргээд нэг цагт бахархах тэр зүйлээ бүтээснийхэн дараа бахархлын нэг эргээд яриулаа сууж ах юм билүү. Тэгж бодож байна да.
Тэгэхээр нөгөө гарт баригдах тийм ээ нүдэнд үзэгдэх гэж зүйл байдаг. Тэгэхээр яг л одоо дөнгөж ховд дотод дөнгөж ороод гайхшраал ямар гоё бүтээн байгуулалт вэ гэж бодоод явж исэн тэр бүх бүтээн байгуулалт хийсэн үнтэйгээ ингээ уулзаад сууж байхад бол яхаарахгүй манай нэвтрүүлэг бас их сайхан хөрсөндөө бууж их сайхан бодиттой явагдаж байгаа нь бол харагдаж байна. Тэгээд маш их баяртай байна. Сүүлийн тэмээний ачаа хүнд гэж зүгээр ч нэг бас манай ард түмэн хэлээгөө. Тэгэхээр ховд нутгаас бэлтгэн хүргэж байгаа энэ л нэвтрүүлгийн маань сүүлийн ачаа болж одоо ховдын хөгжлийн төлөө сангийн ерөнхийлөгч Ширнэн бандын ачаа гэдэг хүнийг би урахаар нэвтрүүлэгтээ одоо урьж урилга гардуулсан. Яагаад энэ хүнийг урьсан бэ гэхээр ховдчууд бүгдээрээ л ачаа гэж яриад ах юм. Тэр ачаа нь одоо ямар шидтэй хүн юм байгаа. Яагаад энэ нутгийнхын тэр чигээрээ бүгд таньдгийг. Тэр тухай л одоо уудалж ярилцээ. Тэр хүнийг их сайхан нэвтрүүлгээрээ дамжуулаад тийм ээ. Ховдын одоо хүмүүсийн тэр хайрлаж хүндлээд байдаг хүнийг бас уулзуулъя гэж бодсон. Ингээд урилгын маань гардаа авсан Ширнэн бандын ачаа таныг урьж байна. За их сүүлийн тэмээний ачаа юм гээл цодлоод байдаг. Байна уу? За сайн явж ирээ. Одоо бидний насны дээр ах таны мөрөөдөл юу байсан? Тэр сайхан зүйлийн тухай яриагаа эхлэе тийх үү? Залуу байх чи одоо зөндөө л мөрөөддөг байлаа. Тэр мөрөөдлөөс одоо биелэгдсэн ч байгаа, биелэгдэх хүн ч байгаа. Одоо бол өөр мөрөөддөг болсон. Хүний сайн сайхны төлөө л юм хийсэн юм даа гэсэн юм мөрөөдөл одоо надад байна да. Урилга өгөх гээд очихдоо би гэрт нь очив. Одоо 85 нас хүрсэн Ширнэн банд гээд тэр сайхан буурайтай очиж уулзч урилга гардуулсан. Тэр л одоо сурвалжлагыг хамтдаа үзчихэд иргэд уулзаад их үү? За тийм. За тийм. За сайн байцгаана уу? Сайн байна уу та? За үндэсний олон нийтийн телевизийн дөрөв урилга гээд нэвтрүүлгээс явж байгаамаа. Тэгээд таны хүүг нэвтрүүлэгтээ зочноор урих гээд зориод ирлээ. Тэгээ аавында байна гэхээр нь тэгээд зориод хүрээд ирлээ. За юуны төрөнд тэгээд хүүд нь урилгаа гардуулчихъя ингээд зочноор оролцсон уу. За баярлалаа. Тэгээд үндэсний олон нийтийн телевизийн дөрвөн урилга нэвтрүүлгийн зочин нар оролцох юм одоо боломж олдсон төх баяртай байна. Танаа энэ телевизийн урилгыг хүлээж авсандаа их сэтгэл сайхан байна да. Танаас хүүгийнхэн тухай асуух гэсэн юм аа. Миний үгийг санаа ойлгодог, аав энэ үгийг авч явсан, ээж энэ үгийг авч явсан 50 гэдэгт миний өмнөөс шүрүүн үгэл жижиг миний гоо. Тэгээд көвөндөн баярлалаа. Миний көвөнд асуултад ажил хийж яана. Засагтай күндэст хийж яана. Олон түмэн күндэст хийж яана. Удаач гэсэн олон ахт олж гарч цаавдаа нууж миний көвөтө сайхан яриад дэт их баярлж байгаа. Та хүүдээ хамгийн их захидаг үгтэй нь юу вэ? Одоо миний көвөн одоо засаг дээрээ ажлыг сайхан гайхуултгаа көвөн урт наслуудаа нэрийг болтгаад 100 насл 6 дамууд нь тайлбарлах болтгаал гэж байж байгаа. За баярлалаа ингээд хүүтэд нь ярилцах болно. Тэгээд та эрүүл их байж уртудаа наслаарэ гэдгийг танд ирвэ дөө. За баярлалаа. Ажилчин амжилтс амьдралч аад зэрэг сайн сайхан бүхнийг хийрээ. Ут наслж удаан жиргаараа. Сансан модсон бүхэн чинь сэчгэл мэт явуултгаа миний хөө. За баярлалаа танд. Та янзаарсан бах манайхан сайн хүү гэж. Аавда миний хүү чинь сайн хүү юм байгаа ингэж хэлүүлээд сууж явах гэдэг эн чинь жаргал юм биш үү. Тэгээ дээр нь тэр сайн хүү байхын төлөө амьдарч ирсэн гэд энэ бол бас бахархал юм биш үү тийм ээ. Тэгэхээр та аавынхаа үгийг дэрэгдэн суугаад сонсч ирсэн. Танд харин ямар сэтгэл төрж ирсэн бэ? Би бол өнөөдөр 85 нас сүүдрийг зооглож байгаа аавтайгаа өдий хүртэл байж хад их бахархаж байгаа. Бас азтай хүн гэж ойлгож байгаа. Хүн бүхэн аав ээжтэйгээ үр хүүхдтэйгээ эдэг бүтэн байна гэдэг бол энэ хорвоо төрж өссөн хүний хамгийн дээд жаргал гэж ойлгодог. Тэгэхээр би үнэхээр бас энэ өндөр настай аавтайгаа ирээд гэрт нь байж исэн энэ нагшинд одоо
манай үндэсний олон нийтийн телевизийн дөрвөн урилга нэвтрүүлгийн зүгээс урилга гардаж авах ийм боломж олгосонд би их баяртай байгаа. Ер нь манай гуравт ямар төсөөл байсан болоо. За дор бүрнэл төсөөлтэй байдаг шүү дээ. За зулаагийн чи ямар хүн байх бол ган жахлын энийг өрөх бол гээл юм хүлээлттэй төсөөлөлтэй байдаг л да. Та гурван үед жишээлбэл энэ Ачаа гэж хүний тухай ингээд нэвтрүүлэгт өрнө гэхэд ямар төсөөл байсан бол? Тэр миний хувьд болохоор би зүгээр баг олимпик үзээд ямар мундаг юм бэ л гэж бодож байсан. Айгүй өөр мэдрэмж бол төрж исэн л та. Тэгээд яг энийг зохион байгуулж байгаа энэ сан тий. Тэгээд Ачаа гэдэг хүний нэр гараад ингэхээр ямар ч байсан л энэ залуучуудын төлөө их том мундаг зүйлийг хийж индаад гэсэн. Тийм л надад төсөөлөл бол байсан. Би тэр нутгийн миний нутаг сайхан шүү дээ гэж бахархаж ярих олон хүмүүс байдаг. Гэхдээ Ачаагийн хувьд бол яриа зогсохгүй энэ нутаг орноо хөгжүүлэхийн төлөө, сайн сайхан байлгахын төлөө ард иргэдийнхээ төлөө ямар их зүйл хийсэн бэ гэдэг бахархал төрсөн. Ер нь сангийнх нь хүмүүс нь ховдод ирснийхэн дараа нутгийн хүмүүс маш их нэрийн дуртах юм байлээ. Тэгээ би бүр цэжгүй хайргуу тэгээ би бүр бодож ирсэн энэ их л одоо увсад жавхлан алдартай байдаг шиг алдартай хүн байна да гэж ярилцаа суух завшаа бас тохиолдол юм байна. Ховд нутгийн хөгжил гэдэг энэ ойлголтоор хөгжлийн яг түлхүүр нь хүчин зүйл нь юу байна вэ гэдгийг л асуумаар байна л. Дээж тэр барилгач чухал, бүтээн байгуулалт чухал. Энийний дотроос хүний хөгжлийн асуудал хамгийн чухлаа гэж би ойлгодог. Хүн сайхан хөгжөөд хүн өндөр боловсралтай хүн юм хийж чаддаг ингэж ийм нөхцөл тэр гэр бүл нь хөгжинэ. Өөрийнх нь амьдрал сайжирна. Аймаг орн улс их орн хөгжнө. Ачаа гэж хүний хувьд өнөөдрийн одоо ингээд өдийн насны өндөрлөгөөс гэж сайхан үг шүү дээ тийм ээ. Одоо энэ хүртэл явж ирээд эргээ харахад хамгийн тод хамгийн их тус болсон ямар үйл явдал ямар түүх гэдэг бол. Би бол яг малчаардын хүүхэд. 10 настай сургуульд орсон. Дээр үуч одоо 8 настай сургуульд ордог байсан шүү дээ. Одоо бол 6 настай ордог болсон байна. Та тэгээ бүр 10 настай юм уу? 5 дугаар ангийн хүүхэд ингээд орчихсон. 10 настай сургуульд орсон. Яг вэ тэр үуч одоо бараг манай аав надыг сургуульд оруулахгүйгээд малчин болох гэдэг юм уу? Сургуульд орох болоогүй миний хүү одоо бас жоохон байна ч гэж бодд юм уу? Тэгээд бараг нэг сумын захиргаанаас баривчлах одоо тийм шийдвэр гарч ээж одоо сургуульд оруулсан гэж байгаа. Манай аав ингээд надыг сургуульд авч ирээд дотор байранд өгөөд нэг тийм том шилэп малгай аваад өгсөн байгаа юм л да. Тэр чинь хүүхдүүд шилэп хөмсдгүү л шүү дээ. Тэгээ надыг чи хүүхдүүд ширэндэн банд шилэп малгай тэгээд. Ингээ хочилдог. Тэгээ яг тэр үеийнхэн дотор 2 насны зөрүүтэй байсан учраас бас янз бүрийн бас том биетэй байж таарна. Арай ухаан сарвал сэрэг байж таарна шүү дээ. Тэгээд онд сурдаг хүүхд байлаа үеийнхэн дотор бас. Би 1979 онд халах голын ялалтын одоо ойн ийм зохион бичлэгийн уралдаанд оролцож төрүүлээд тэр ойд одоо онгоцоор Улаанбаатар хотод одоо залагдаж халах голын одоо тэр ялалтын 40 жилийн ойн арга хэмжээнд оролцсон. Тэгээд би тэр одоо энэ залуучууд зочд буудалд байрлаж исэн чинь тэгэл хүүхэд насны сониуч юм чинь тэр Монгол Улсын их сургуулийн монгол хэлний анги гэдэг биччихсэн юм хаяг байсан баггүй. Одоо нэг энэ их сургуулийн 2 дугаар байрал юм байл л. За энэ тийм гинтхэн тэр санаанд ороод за монгол хэлний ангид оръё гэж бодоод байж исэн чинь нэг багшийн дээдэд багш байсан нэг хүн ирээд хүмүүс чи тэр чамд нэг чиний доотлолт байгаа нэг Монгол Улсын их сургуулийн мөрдөн байцаахын анги гэж байгаа тэрийг авч болохгүй шүү гэдэг. Наад хэлдэг. Тэгээд энэ л их зүгээр юм шиг байна. За энэ ерөөсөө мөрдөн байцаахын ангийг авъя гэдэг. Тэрний болохгүй гэсэн юм авчиж байгаа байхгүй. Тэгэл одоо тэр Монгол Улсын их сургуулийн хуулийн ангид орж суралцж хуульч болсон. Тэгээд хуульчаар төгсж ирээд төрсөн нутагтаа ирж би мөрдөн байцаагч прокурор гээд хуулийн байгууллагаас 4-5 жил ажилласан. Өөрийнхөө нутгаас ажил амьдралын гараага ихэлсэн. Тэгээ би бол яг тэр хуульчийг ихэс илүү өөрөө хэвлэл мэдээлэл тийм зохиол ям зүрийн юм бичдэг сонин монд одоо хуульч гэсэн тийм сэтгүүлийн одоо тийм юм хийдэг байсан. Тэгэл Ховд аймгийнхаа прокурорын газарт би 3 жил ажиллаад Монгол Улсын дээд шүүх улсын прокурорын газрын хэвлэл мэдээллийн албанд очсон юм байна. Одоо дэвшиж чинь гэсэн үг шүү дээ. Улаанбаатар л одоо ингээд дэвшээд
Тэгээд тэр Монгол журам гэдэг сонинг одоо Шагдаан цэн давь шигээд одоо Монгол улсын шог зохиолч тий сая соёлын гавьяач хэлсэн болсон Барамсаа гэж одоо мундаг сэтгүүлч байлаа. Даваад орж бид дөрөв тэр Монгол журам сонинг анх үүсгэн байгуулж Монголын хууль хяналтын байгууллагын одоо хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг анх байгуулж тэнд одоо сурвалжлагч хариуцлагатай нарийн бичгийн дарах хийсэн. Тэгэж ятл одоо нөгөө төр иргэн шүү дээ 1990 он болж ардчилсан хувьсгал ялсан. Тэгээ бүх хүн ганцхан 8-нд явсан. Би ч гэсэн ганцхан 8-нд явлаа. Бас ингээд Москва Бээжингийн хооронд ингээд тэгээ дараа нь өмгөөлөгч болсон. Бас олон хэрэг өмгөөлсөн дөө. Тэгээ дараа нь бас тийм хувийн компани байгуулж бас нэлээд том бизнесүүд хийж исэн. Тэгээ дараа нь гайлын байгууллагад орсон. 4-5 жил ажилласан. Нөгөө гайлын авилгын хэрэг гэж одоо нэг амар юм боллоо шүү дээ. Одоо тэр чинь Баатар нарын хэрэг гэж тийм хэрэгт одоо гол одоо гэмт хэрэгтэнгээр би одоо холбогдож. Яг хөө тэр нэг бол одоо олон шалтгаан байсан байх л да. Тэгээд тэрэнд одоо шалгагдаж бас нэг 2-3 жил болсон юм. Оо тэр ажил чинь та юм уу? Аа тийм шүү дээ. Та нар мэдчихэл байгаа л да. Одоо тэгээд зөө тийм үү гэж одоо тэртээ тэргүй асуух асуухаас нэмэр хэлчихье би. Тэгээд яг хөө тэр нэг одоо юм үннээрээ бас гарч ингээд бас за ингээд ийм нэг сайхан муухай нэр авчлаа шүү. Би бас нэг нийгмийн сайн сайхны төлөө юм хийе гэж бодож тэгж ховдчуудаа би бас нэрийн ингээд бас ховд нутгаас төрсэн энэ хүний хөвд бас ховдчуудынхаа нэрийг бас ингээд айгүй мухаас өвтүүлчлээ шүү. Би бас нэг энэ ховдчуудынхаа төлөө нийгмийн сайн сайхны төлөө юм хийе гэж бодож энэ Ховд аймгийн хөгжлийн төлөө сан гэдэг байгууллагыг 10 жилийн өмнө байгуулж тэгээд одоо энэ сангийнхаа ерөнхийлөгчийг хийж байгаа. Тэрний хажуугаар би бас эмнэлгийн одоо бизнес хийдэг. Манай гэр бүлтэй хамт би нэг солонгос эмнэлэг ажилуулдаг. Одоо нэг Японы эмнэлэг ингээд нээж байгаа. Ийм чиглэлийн одоо үйл ажиллагаа явуулдаг. За миний амьдралын одоо түүх гэвэл одоо ийм л одоо түүх байна да. Тэгэхээр сая тэр Баатар нарын хэрэг гэхээр таныг би нуух байх гэж бодсон. Та бол ингээд сая ярьчлаа шүү дээ. Тэгэхээр ер нь нуухгүй тухай юуг нууж амьдрч, юуг нуухгүй амьдрах тухай та ер нь ямар бодолтой явдгийг? Хүн нуух юм гэж хүнд байх ёсгүй. Ирээсэй л тэргүү ер нь үнэн худал гэж юу байдаг үлээ тийм ээ. Нэг нуугаад байх юм байхгүй. Үнэхээр нуух юм хийчихсэн. Одоо энэ хүмүүсээс ингээд зөвшөөсөн. Энэ минь ил гарч ирэхвээ гэж боддог байсан бол би бол өнөөдөр ингээд хэвлэл мэдээллийн хэрэгслээ арьж орохгүй. Олон түмний төлөө одоо ингээд янз бүрийн үзэл бодол яриад явахгүй. Тэгээд ийм нуух юмгүй учраас өнөөдөр ингээд би ил одоо бүр ингэж явж байгаа л гэж өөртөө тийм бодолтой явдаг. Сангийнхаа талаар бас тодорхой танилцуулаач. Одоо 10 ястан энэ нэг дур хамтарч ирсэн ийм түүхтэй, ийм онцлогтой Монголын ийм аймаг шүү дээ. Тэгээд энэ 10 ястнууд үндэстнүүдийн соёл уламжил, заншил гэдэг юм бол өнөөдөр дэлхийн одоо монголчуудын хамгийн том брэнд гэж би ойлгодгийг. Тэгээд түүхийн бүх цаг үеийн хугацаанд энэ соёл уламжил зарим нь сэргижиж байна, зарим нь бүдгэрчж байгаа. Тийм учраас ирээсээ ийм төрлийн бус байгууллага байгуулж энэ баруун олон ястнуудын соёл уламжлалын энэ асуудлыг нөхөн сэргээе. Хойч үедээ бас бид өвлүүлэх арга хэмжээ авъя. Дээр нь энэ хүн болж төрсний төлөө өнөөдөр бас энэ нутаг орныхаа төлөө хүний сайн сайхны төлөө ийм ажиллагаа явуулъя гэж бодож энэ санг байгуулсан. Энэ олон ястнуудын соёл уламжлалыг өнөөдөр юун дээр одоо тулгуурлаж энэ зангидж барих вэ гэдэг асуудлыг би бодсон. Тэгээ энэ Ховд аймагт энэ 10 ястнуудын дийлэнх олонхны бурхны шашинтай хүмүүс байдаг. Тэгээ энэ бурхны шашинтай хүмүүс дийлэнх олонх байдаг учраас энэ шашин бурхны шашин шүтэж ирсэн энэ шашны одоо зан үйлээр дамжиж ирсэн соёл уламжил юу байна гэдэгт тулгуурлаад энэ одоо баруун бүсийн ийм соёл уламжлалын төв тийм бурхны шашны том хийд барих төсөл боловсруулъя гэдэг. Ингээд би Ховд аймгийнхаа засаг даргын тамгын газар
Ховд хотын засаг даргатай хамтарч том төсөл боловсруулж энэ гандан мөнцөг чойлон хийдэг гэдэг юм төслийг удирдах, зохион байгуулж, бүтээн босгож ховдынхаа ард түмэд бэлгэлсэн. Энд бол 3 тэрбум төгрөгийн одоо хөрөнгө мөнгө цуглуулж тэгээд тэрний зэрэгцээ энэ хийдэд ажиллах боловсон хүчин гэж нэг одоо сангийн зардалаар бүх сумуудаас 15 одоо хүүхдүүдийг сургасан. Тэгээд мөн түншлэн энтхэг тэр жагрын оронд бас ингээд энэ боловсон хүчний бэлтгээд өнөөдөр ийм нэг ажил хийсэн. За тэрнээс гадна өнөөдөр ингээд энэ хөөмийн урлаг тэр бие тус өвүүд гэдэг хөөми тэгээд тэр ураанхаан туйл олон яснуудын энэ зан заншлын тухай олон тийм цуврал нэвтрүүлэг ном тохимол бэлтгэж одоо олны хүртэл болгосон. Бидний 10 жилийн түүх бол үнэхээр өнөөдөр хүний сайн сайхны төлөө ховдчуудын сайн сайхны төлөө өргөр дуурайд болсон ийм сайхан 10 жил байлаа гэж би ойлгож байгаа. Эр хүн найранд 3 дуутай, нааданд 3 даваатай гэдэг шиг харуус нуурын шагшуурга гэж ардын дуу шиг болтлоо тэгэж төгсөн дууны хэсэг. Эсвэл та мөнх хайрхны урайхаа билүү? Тий, урайхаа ардын нэг сайхан дууч байдаг юм уу? Таныг мэдээж их олон хүнтэй хамтарч ажилладаг, оройдтогч байх, онцгорж ард талд нь те хүмүүсийн ард талд ингээд ерөнхийдөө анзаараа суудагч байх гэж бодож байна. Сайхан ая барьж болох уу? Дуулаад тахвал нэг бас их манай нэвтрүүлэгч ер нь нэг дуу хууртай төгсдөг, нэг бол дунд нь заавал ордог юм байна. Дуулдгүй хүн гэж юу байх вэ? Гэхдээ манай энэ баруун ойрдын энэ монголчууд бол ер нь бүгдээрээ дуулдаг. А дуулдгүй ганц нэг хүн байдаг л байх. Бүгд л дуулдаг шүү дээ. Харин. Тэгэхдээ бол миний өнөөдөр хоолой энэ төр жоох юм уу вэ? За тэр бол нэг шалтгаан биш хаа. Дуучин одоо юу гэж хэлэх вэ? Би ч дууч биш. Рэпер гэдэг чи би одоо дуучин нэг төрлийн дуу дуулж байгаа. За яг тэгээд бас өнөөдөр ингээд бас манай энэ надад урилга өгсөн сэтгүүлч маань тавьсан юм хүсэл тавьж байгаа учраас нэг дуу аялахыг бодъё. Гэхдээ би одоо муухай дуулвал одоо хүн бүхэн шоолохгүй л байх. Гэхдээ бүгдээрээ л сайн муухай дуулж идэг юм чинь те. Цөөн төрөх цагаар цөмтөлжих үеэр усны шуудыг цэнгүүлсэн уяхан сайхан долгото харуснор харнууд шиг нохора. За бүтэн явчихгүй мó та. Баярлалаа. Болж штэ. Тэнийг дээсэн чинь хараас нуур улам мутгаж та төгөлдөр болох шиг санагдлаа. Тэгээд ягаад ч юм дуулаад ингэхээр хүний дотроос юу ч юм дэшээ огшдог. Тэр их огшлын цаана одоо юу ч байж болно. Таныг хамгийн их огшоодог чандын чандад их гоё тэгж таныг одоо уйрааж идэг зүйл яг юу байдаг бол гэж асуумар санагдаад байна. Энэ сайхан нутагт хүн болж төрж өссөндөө л би их огш. Энийгээрээ л их бахархаж явдаг. Тэгээд бас ингээд энэ сайхан нутаг усаараа энэ сайхан ойрдын ард түмний дунд хүү болж төрж тэгээ энэ сайхан нутаг усанд энэ сайхан олон ястнуудаа ингээд сайхан амьдарч энэ хүмүүсээрээ за одоо сайн сайхан бүхнийг сонсож ингэж явж байгаараа л би өөрөө их омогсч явдаг. Би дахиад цаашаа Баян үлгийн Овскэ явна. Та тэгээд бидний аян замыг өрөөгөөд ер нь нутаг усныхандаа хандаад нэг сайхан өрөөлөлөөч. Нийт телевиз үзэгчтэй Монголын одоо байгаль хамгаалал, соёл иргэншлэл, хүний сайн сайхны төлөө энэ үйл ажиллагаа цаашдаа их хөгжиж, дэвшиж, энэний төлөө олон хүн оролцож сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай гэдэг өрөөлийг одоо өргөн барьж байна те. За, Ерөөл Батар шиг. Ерөөл Батар шиг. Тэгэхээр эргэн уулзахын ерөөл тавиад тэгээд хамтран ажиллаж бидний дэмждэг залуусынхаа бяцхан гарын бэлгийг гарт түлээ. За баярлалаа. За баярлалаа. Ховд аймаг дахь миний урилгын эзэн энэ хүн байлаа. Ширнэн бандын Ажишаа гэж хүн. Сургийн зөндөө сонссон ярины нүүр тулж уулзсан энэ
Тэгээд их урт удаа яриад дэлгэж суумаар бас нэг сонирхолтой хүн байна тийм ээ. Гэхдээ дараагийн удаа бас эргэж уулзах ерөөл тавиад үлдээсэн. Тэгээд үнэхээр нутаг орно гэсэн сэтгэл зүрх зочин бүрээс л ер нь мэдрэгдлээ шүү дээ. Тийм яалтчгүй энэ нутагт төрсэн, энэ нутагт өссөн хүмүүс бол энэ нутгийг ихэсвэр харахгүй л дээ. Яа тэгвэл ховд бол үнэхээр түүхт нутаг. За бид нар байнга л ярьдаг нэг 13 дугаар 100 гээл те. Тэрнээс хойш одоо галтан бошх таан, амар санаа жингүнжав гээл явж өгөндөө. Тэгэл бүр ойртуулах юм гэх юм бол 11 оны хувьсгал ховдыг чөлөөлөх тулалдаа ингээл ер нь явж өгөн. Тэгэхээр энэ түүхт газар, энэ сайхан байгаль, энэ сайхан нутаг оронд төрж өссөн хүмүүс одоо эргээд нутгаа гэхгүй одоо өөр хаашаа гэх юм бэ тийм үстэй. Мэдээж бид нар очисон газар болгоныхоо түүх, дурсгал тийм ээ бүх зүйлийг ярина гэвэл бидний цаг байхгүй. Ямар ч байсан олон нэвтрүүлгээр энэ бүхэн үзэгчдэд хүрдэг учраас орон нутгийнхаа дөрвөн зочныг уурах нь чухал байсан. Тэгээд өнөөдөр бол ховдын зочд үнэхээр сайхан байлаа. Ер нь тэгээд телевизийн уран бүтээлийг энэ байгаль дэлхий дандаа ивэдэг юм шиг бид нарыг замд гараа явахаар бороо орно, шуурна. За яг ингээл эфирээ нэвтрүүлгээ бичих болохоор нар гараад цэлэмдэг. Өнөөдөр тэгээд ч одоо шумуулаас их л айж ирсэн шумуулж байсангүй их сайхан байлаа. Өнөөдөр ховдын хөгжилч, Монголын хөгжил, говьалтай хөгжилч, Монголын хөгжил. Тийм учраас манай энэ нэвтрүүлгийн маань нэг гол үрээ бол бас нэг Монгол. Бид нар бол үнэхээр монголчууд бид Монгол улсаа илүү сайн мэдий таны гэсэн ийм зорилготой бол явж байгаа гэдгийг үзэгчтэй хэлмээр байна. Ширээн дээрээ хар устай ард хар ус нуурын их гоё сэвшээ салхи хүлээж хар ус нуур мяралцаж байгааг ингээ хараад тэгээд энд нутгийн сайхан хүүгээр нь дуулуулад өчнөө олон сайхан бахархан амжилт түүхийг сонсож бүх цаг үеийн төлөөл ер нь орчлоо шүү дээ. Тийм учраас өнөөдөр бид үүргээ гүйцэтгэлээ гэж би өөртөө сэтгэл хангалуун байна. Бас баг хамт олондоо сэтгэл хангалуун байна. Тэгээд бид чинь говьалтай дахтай хэлээгүй байна. Би энд бас зайлшгүй хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Бидний арт талд байж байгаа одоо манай найруулагчийн их төр, дууны найруулагч Нэмсүрэн, оператор Пүрүсүрэн, тийм ээ зураглаач Пүрүсүрэн, Балтай Яндан, Жолооч Алтан Сүхнэр манаас бидэнтэй хамт яваа гэдэг. Зайлшгүй хэлэх хэрэгтэй. Зайлшгүй хэлэх бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд жид бүрээ тусгайлан баярлалаа. Тэгээд биднийг бас очисон газар болгонд халуун сайхан сэтгэлээр өгтөж авч байгаа нутгийн эхүү Монголын сайхан арт түмэндээ баярлалаа гэдгээ заавал хэлэх ёстой. Бид зочдтой бас янз бэлэг өгөөд байгаа. Тэгээд зочин хөтлөгчтэй өнөөдөр би бас өөрийнхөө хувийн зүгээс нэг бэлэг гардуучдаг юм гэж бодож байна. Надад бэлэг өгөх юм байна. Тэгээд говьалтад өгч чадаагүй. Тэгээд ойлгох байх гэж их найдаж байна. Тэгээд яг хөө миний борцгоос харна гэдэг нэг ном байдгийн. Тэгээд бас үзлэл нийлэх байх гэдэг номоо чийдээ дурсгая. За баярлалаа. Тэгээ намаа гэс хөтлөгчөөр өнөөдөр өрсөн хэсгэн ч гэсэн мэрэгчлэрээ ажиллах тэр нэг хэм боломжийг шигтгэй болгож миний амьдралд өгсөн та нартаа бас энэ нэвтрүүлгийн хамт олондоо бүгдээрэнд нь баярлалаа. Үзэгчтэй ч гэсэн баярлалаа. За ингээд бидний дараагийн аялал Баян Үлгийн аймаг. Ингээд Баян Үлгээд баяртайгаар уулзцгаая. Дөрвөн өрлөг, дөрвөн зөвхт.